Тэгсэн чинь тэр эмээ амьдралтаа анх удаа дур тавьж үзсэн гэдэг. 76 настай юм. Вау. Африк эмэгтэйчүүдийн илүү урд, хамгийн богинох нь Япон эмэгтэйчүүдийн секси өдөртөгтэй эмэгтэйчүүдийн өтрэн илүү баазгаж гэдэг юм уу нөгөө хилүү өтрээ умаа үзөө. Тэгээд бэлгийн хитний хэмжээ өтрээний сул бариу тэр үнэхээр бас чухал асуудал. Африк хүмүүсийн шодоо хэмжээний урт арай илүү байдаг. Caucasian гэж ярьдаг штэ цагаан арьстай хүмүүсийн тэгээ Азууд бол бас хамгийн жижигт нь ордог. Плюс ирэхэд бэлэг эрхтэн хөвчөрч гин үү. Секси өөр хэлбэрийг хүсэж байна ч гэдэг юм уу. Эсвэл өөр байрлалыг хүсэж байна. Удлаа тавьсан дүр үзүүлдэг. Ойролцоогоор 8 одоо эсрэг хүүсний хос тутмын нэг нь. Мэдээж ижил хүүсний хосууд бол 100%. Тийм. Өргөдлийн асуудалтай нүүр тулж байгаа. Сайн байцгаана уу? Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Бид нөхөн үржихүй эрүүл мэнд, бэлгийн эрүүл мэнд, түүнтэй холбоотой сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар ярилцахаар CLWH нөхөн үржихүй өргөдлийн эмнэлэг дээр ирсэн байна. За намайг Эрдэнэбаатарын Нандин Эрдэнэ гэдэг шинжлэх ухааны магистр нөхөн үржихүй өргөдлийн эмчээр ажилладаг. За надтай өнөөдөр салбартаа нэлээдгүй танигдсан маш олон хүнийг эмчилж, эдгэж, хамтдаа байгаа эмчнэр ирсэн байна. За миний хажуу сууж байгаа хүмүүс олон мэдэх баха Эрдэнэбаатар багш сэтгэл засалж юм. Чи манай охин юм биш үү? Яг тийм бодлоо шүү дээ. Эрдэнэбаатарын гэсэн чинь. Охинтойгоо сууж байгаа гэхдээ үзэгчдээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. За охин гэдэг нь бодлоо байгаа шүү. За тэгээд манай багшийн маань хувьд болохоор энэ салбартаа миний мэдхээр бол хамгийн тэргүүлэгчдийн нэг. Тэрнээс гадна Монгол сэтгэл зүй, сэтгэл заслын чиглэлээр ажиллаж байгаа бүхэл хүн энд үний маань шеф байдаг. За тэгээд Нансаамч маань болохоор андролог, урологийн салбартаа бол тэргүүлэгч, Адам эмнэлгийн үүсгэн байгуулагч, анагаах ухааны доктор золтой хүн байгаа. Та бас өөрийгөө Хүсэж танилцуулсан тийм. Тэгээд Адам эрэгтэйчүүдийн эмнэлэгт одоо олон жил ажиллаж байна. Тэгээд эрэгтэйчүүдийн салбарт тэр дундаа бэлгийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн талаар олон жил ажиллаж байгаа. Тэгээд энэ сэдвийг бас хөндөд сэтгэл зүй талаас нь энэ асуудлыг бас хөндөж ярих гэж байгаа. Нандаа маш их баярлалаа. Тэгээд яг л бид нар дандаа хүнийг ингээд нөгөө антом эд эрхтэн талаас нь яриад идэг бол өнөөдөр сэтгэл зүйтэй нь холбоно гэдэг бол хүнийг бүхэл бүтэн организмаар нь ярих гэж байна гэсэн үг тийм. Тэгэхээр би бол энэ дээр нөгөө Эрдэнэбаатар эмчийг ирсэнд бол маш их баяртай байна. Би тэрээс олон жилийн өмнө бас яг энэ сэдвээрээс хамтарч бас ТV-с нэвтрүүлэгт бас өчийн шивнэгийн нэвтрүүлгээр бараг нэг жил гаруй ярьж исэн тийм. Тэгэхээр бас эргээд олон жилийн дараа эргээд хамтарч ажиллаж хамтарч бас энэ нэвтрүүлгийг хийх болсон таатай байна. Миний үеч гэсэн үнэхээр таатай. За баярлалаа. Тэгээд сая эмч маань хэллээ л дээ нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн эрүүл мэндийн талаар ерөөхдөө бол сошиал медиад маш олон хүмүүс контент бэлтгэж хүргэдэг. Гэхдээ нөгөө нэг хувь хүнийхээ туршлага дээр тулгуурлаж илүүтэй ярилцдаг. Харин тэрнээс гадна одоо бид нар нэг нэгээрээ ярьдаг заримдаа. Заримдаа Наса эмч маань эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар яриад, би нөхөн үржихүй эмэгтэйчүүдийн талаар яриад, эмч маань сэтгэл зүй талаас нь ярьдаг. Харин ингээд гуруулаа одоо нөхөн үржихүй бэлгийн эрүүл мэнд гэдэг гэхээр чинь эрэгтэй эмэгтэй хүмүүс тэдгээрийн ард аль алийнхнаа сэтгэл зүй байдаг учраас гуруула зэрэг сууж ярьж байгаа нь бол маш олзуурхан штэ бүч юм болоо. Шин нас тийм шинэлэг гэж асуудаж байгаа. За тэгээд ерөөхдөө бол биднэрт нөгөө нэг нөхөрчгүй бэлгийн эрүүл мэнд гэхээр насан туршид зориулсан сэдвээр ярих гэж байгаа. Гэтэ мэдээж насанд хүрээгүй хүүхдүүд эрүүл мэндийн боловсрол авах зорилготой энэ хүү подкастыг үзэж байгаа бод эцэгчүүд маань бас тодорхой хэсгийг тастаад ч юм уу хяналттай байх нь зөв болоо гэж бодож байна. Тэрнээс гадна бид 3 сая ярилцлаа. Одоо манай Эрдэнэбаатар багш маань жилд 750 гаруй хүн сэтгэл засал эмчилгээ хийдэг. Одоо эмчтэр орж ирэх худлаа ярьдаг хүн байхгүй шүү дээ. Асуудлаа зөв шийдвэрлэхийн тулд тийм. Худлаа ярьсан ч барьчихж байгаа юм чи. Барьж. NASA iPhone болохоор жилдээ 1000 одоо хүнд магадгүй яг эрэгтэйчүүдийн талын манай эмнэлэг бол нэг жилд 4-5 мянган хүнд үйлчилдэг тийм. Тэгэхээр нөгөө бусад эмч нартайгаа бүгд нийлээд ч тийм. Тэгэхээр тий ер нь бол өдөрт бол бар 10-аас 1-20 хүний асуудлыг бол заавалжгүй сонсдог. Тийм. Миний хувьд гэсэн бас нөгөө хүүхдийн өргөдөл эмэгтэйчүүдийн чиглэлээр бас өдөрт бас тодорхой хэмжээний хүмүүсийг үздэг. Гэтэл та хоёрын хажууд бол туршлага байгаа л та. Гэхдээ тодорхой хэмжээний бас туршлага байгаа. Тэгэнгүүт бид нар нэг маш олон кейсэн дээр тулгуурлаж ярий. Яагаад гэхээр яг анагаах ухааны конференцэд оролцож байгаа биш хүнд хүрэх гэж байгаа юм чинь. Хүнд илүү ойрхон байх журмаар сонсогчдтой илүү таатай байх хүргэх журмаар яг нөгөө биднэрдээ хандаж ирж исэн хүмүүсийн нийтлэг асуудал тэрийг хэрхэн хэдүүлээд даван тулсан талаараа хүргье гэж
ярилцсан байгаа. Тэгэхээр энэ дээр бас дахиад нэг юм хэлэхэд магадгүй бид хувраар үзүүлж исэн хүмүүс намайг ярьж гин гэж битгий бодоорой. Бид нар тодорхой хэмжээний нөгөө нэг нотлыг хадгалах зорилготойгоор одоо нэг үндсэн агуулгын өөрчлөлтгүй ч гэсэн тухайн хүний насын ч юм уу хэлэхгүй байх болноо. За хэлье. За эхнийг нь асуудал болохоор юу вэ? Одоо жишээлбэл над дээр 20 настай одоо хосууд орж ирээд эмчээ бит хоёр ингээд 2 жилийн 18-аас хойш үргэлжлээ. Гэтээ бит хоёр жирэмсэн болохгүй нэгэд. Тэнгүүд нь ингээл одоо янз бүрийн шинжилгээнд тэр төлөвлөж болж чинь тэрнээс өмнө асуултаа асуухад бэлгийн харилцаанд хэр ойрхон давтамжтай ордог вэ гэхээр сардаа 2 л ордог гинэ. Гамшиг. Аричтэй тий. Тэнгүүд тэр охтуудын хувьд ч юм уу тэр охины хувьд басан чинь анханасаа л бэлгийн харилцаа тийм давтамжтай байх ёстой гэсэн төсөөлөлтэй авж байгаа мэдээлэл нь яг тийм. Тэгэнгүүт манай өргөдлийг чинь тодорхойлохдоо 7 хоног тогтмол харилцаанд орно гэхээр 2-3 удаагийн давтамжтай орох. Тэгсэн чинь тэр сардаа 2 ороод байгаа дандаа нөгөө өндгээс боловсрож байгаа үеийг таарахгүй. Тэгээ 2 жил болсон. Тэнгүүд нөгөө талд нь насан чинь над дээр үзүүлж байгаа 50 настай эмэгтэй 50 настай найз залуудаагаа шөндөө 4 удаа хийгээд өдөр болго хийгээд гэж ярьж байна. Тэгэхээр та хоёрын маань хувьд энэ тал дээр яг одоо бэлгийн харилцааны давтамж дээр ямар хөө байр суурьтай байдаг вэ? Ямар төрлийн асуудалтай хүмүүс илүү их орж ирдэг вэ? Тийм. Тэгэхээр мэдээж яг статистик тоо бол байдаг тий. 7 хоногт эсвэл 2-оос 3 ч гэдэг юм уу. Нас ахих тусам цөөрдөг. Тэгээд магадгүй 60 нэмэх рүү ороод ирэх юм бол хүслээрээ. Яг тэр тоог би эхэнд нь бас авчрах хүсдэг байхгүй. Эхэндээ хүслээрээ. Яг гэвэл нэр бэлгийн чалах дуур хүсэл ямар байна уу? Яг тэрнийхээ дагуу энэ ч нөө биологийн үндсэн зүүн штэ инстинкт. Яг тэрнийхээ дагуу байх хэрэгтэй. Ямар нэгэн тоонд баригдана гэдэг бол өөрөө айгүй утгагүй. Аль аль нь хүсээд аль аль нь биенийхээ хайртай хосууд гэдэг бол бие биенийхээ бүх хүслийг хангахын тулд оршиж байгаа тийм хос. Тэгэхээр тэгэд үнэхээр хайртай бол биеиндээ таашаал өгч чадж байгаа бол тэр хэмжээгээр хийж л байх хэрэгтэй. Тийм. Тэгээд нөгөө насыг заавалчгүй одоо юу гэдэг чи тэдэн насанд тэд байх хэрэгтэй гэж хүснэгтэнд хийж болохгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр би одоо эмчээ би 40-тай одоо хит хийх ёстой вэ гэж ихэнхдээ асуудаг ирчүүд айгүй төгөөмөл асуулт. Одоо би ер нь болж байгаа мó болохгүй байгаа мó гэдэг нэг өөрөөгөө нэг юм шугам дээр авчих гэдэг шүү дээ. Гэтэл хэрвээ хоёулаа хосууд харьцаанд хангалуун байгаа бол тий за одоо сардаа нэг байна уу өдөр болгоно нэг байна уу өдөрт 3 байна уу 4 байна уу тий тэр бол нөгөө тархинд үүсэж байгаа сэрэл хүсэл тий тэгээд нөгөө нөхцөл орчин тэгээд дээрэс нь биеийн эрүүл мэндтэй холбоотой маш олон асуудлууд бэлгийн амьдралд оролцоотой байдаг учраас хүн болгонд харилцаа адилгүй. Тэгэхээр тэрийг бас бид нэр заавалчгүй чи баг байна гэж бас шүүгч бас алавтай биш байж болно. Тэгэхээр тэд нар өөрсдөө эмнэлэг дээр ирж байгаа бол асуудалтай гэж үзээд л эмчтэр аль нэг эмчтэр бид гурийн нэгэн дээр очиж байгаа бах тий. Тэгэхээр бид гурийн мэрэгжил гэдэг бол сексийн аль аль талдаа аль нэгэнд нь хэрвээ асуудалтай байх юм бол очиж байгаа л гэсэн үг. Тэгэхээр дэрэн дээр бид нар бол нөгөө давтамж гэдгийг ярихаас илүү тий харилцаа ямар байна гэдэг чанарын асуудлыг бас ярих хэрэгтэй. Энэ дээр яг зөвөр эмч гэдэг утгаараа нөгөө бэлгийн амьдралын асуудал өвчнүүд байдаг. Нэг туйлшир нь бол гиперсексуал нэ. Хит бэлгийн дуршил өндөр. За тэр хүмүүс бол өдөртөө хэд ч хамаагүй, хизээч хамаагүй, хинтэй ч хамаагүй. Энэ эрүүлүү эмгэгүү гэдэг шалгуурын зааг нь юу гэхээр энэ бэлгийн амьдрал маань өөр тухайн хүний нөгөөдлөр хамтрагчийн амьдралын чанарт нөлөөж гэнэ үгүй юу гэдэг дээр асуудал байдаг. Нөгөө хүндээ боломжгүй шаардлага тавиад байх юм бол хүсээгүй байхад нь хийгээд байх юм бол нөгөө талаар өдөрт одоо 10 20 30 ч гэдэг юм уу те эрэгтэй ч байдаг эмэгтэй ч байдаг. Энэ бол асуудал. Нөгөө талаар гипосексуализм гэж байгаа те. Үнэхээр одоо сардаа жилдээ ч гэдэг юм уу уйлралдаа ч гэдэг юм уу ганц нэг одоо 20 нэмэх хасах 30 нэмэх хасахтай хосууд яг тийм байдлаар бэлгийн харилцаанд орж явах юм бол энэ өөр асуудал. Тийм нөгөө хүрэлт гэж ярьдаг тийм хүрэлт. Монголчууд бэлгийн хүрэлттэй гэж яриад байдаг. Эсвэл одоо би нэгэ хүсгээ болчлоо ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр тэн дээр үнэхээр бэлгийн дур усл нь бас төрөхгүй байгаа юм уу? Тэгээд нөгөө өглөөс ирэхээр дааврынхаа нөлөөгөөр тэр нөгөө дур услаас гадна одоо монголчуудын хэлээр бол нөгөө тачаал гэж бас ярьдаг тий. Тэр хурж байгаа мөгүй юу? Өглөөс ирэхэд бэлэг эртэн хөвчөрч гин үү? Тэгэхээр нөгөө талаасаа тэр чинь нөгөө секс гэдэг бэлгийн харилцаа гэдэг зүйл чинь тархинд үүсэж байгаа сэрлийн нөлөөгөөр одоо бие организмд явж байгаа дааврын бас нөлөөгөөр дахиад дээрэс нь нөгөө бие махбодын тэр биохимийн баахан олон одоо химийн урвалын нөлөөгөөр явж байгаа юм цогц физиологийн өөрчлөлт тий. Тэгэнгүүт
тэрийг бид нэг ганцхан эргэтэнтэй салгаал одоо тэгэнгүүт сүүлийн үе тестостерон гэдэг их ярьдагтай болсон. Ерөөсөө миний тестостерон буудсан юм байна нэмчээ гэл өөртөө онж тавьчаад эсвэл миний төрөө булчирхаа буудсан юм байна ч гэдэг юм үү те. Тэгэл нөгөө салгаж үзэх боломжгүй. Тийм. Тэгэхээр тэр бидний саяын хүрэлт гэдэг асуудал чинь олон шалтгаантай байж болно шүү дээ. Сэтгэл зүйн шалтгаантай ч байж болно. Эсвэл эрүүл мэндийн шалтгаантай ч байж болно. Дааврын ямар нэгэн тэнд нөвч үүссэн юм уу? Эсвэл өөр өндөгч төмсгөнд нь ч асуудал байгаа юм уу те? Эсвэл тэр хоёрын хоорондын харилцааны гомдол энд ч байгаа юм уу? Айдас нөгөөдөгт нь байгаад байгаа ч юм уу те? Тийм. Та хоёрын одоо ойрын санаж байгаа туршлагаар иймэрхүү бэлгийн хүрэлттэй эсвэл бэлгийн хэд хитвэтэй хүмүүсийг эмчилж ийсэн тохиолдол түүхүүд ч юм уу байна уу? Бага харамсалтай нь яг уу одоо ч нэг 20 жилийн өмнөхтэй харьцуулахад гэж ярихад сүүлийн үед эрчүүдийн донд ялангуяа бэлгийн сулрал эсвэл хурдан тавилт арай ихсээд байгаа тийм статистик байдаг л да. Тэгээ үндсэн шалтгаан юу гэхээр за мэдээж стресс. Одоо нэг яг амжилттай залуучууд бол маш их стресстэй ажил хийдэг тийм үү. Нөгөө талаар хоол хүнс эрүүл мэндийн асуудал жингийн илүүдэл тархалт их байна. Тийм. Энээс болоод гэр бүлд сексийн асуудал нэлээд гарч байгаа. Нөгөө талаар одоо уг нь сошиал дээр ч гэдэг юм уу дээр үетэй харьцуулахад нөгөө даогийн ном байдаг, Кама сутра ном байдаг, уншиг үл сурыг үл мэдээлэл материал маш их байдаг боловч залуучуудын тодорхой хэсэг нь тэрийг уншихгүй, судлахгүй байна. Тэнгүүтээ айгүй өөр ингэсэн өрөөсгөл ойлголттой. Тийм болохоор нөгөө хүнээ одоо дур тавиулж хангаж чадахгүй одоо их нэрээ юм уу найз захнаач гэдэг юм уу. Энээс болоод сексийн зөрчил нэлээд бас нэмэгдэх хандлага харагдаад идэх юм. Амьдралын чанарт өөрчлөлт ороо. Яг зөвтөлгүй байх уу? За би тэгэхээр энэ дээр бас эрдэнэтрийн чинь энэ дээр нэг дахиад нэг бас өөр үнцэг нэмж хэлье л да. Эрэгтэйчүүдийн бэлгийн амьдралын асуудал илүү их байдаг гэдэг ойлголт бас байдаг нь ер нь бол би эмэгтэй тал дээр ч гэсэн бас адилхан их байгаа ах гэж бодож байна. Судлагдах хүний хувьд эрэгтэй хүний шодоо хөвчөрж байгаа гэдгийг нэгдүгürt нүдэнд харагддаг. Хоёрдугаарт тэрийг бүр судалдаг зөндөө олон аргууд байдаг. Шодоо руу дарээж байгаа цуцсныхаа нурсгалыг хэмжиж байна. Одоо нүдэнд харагдчихээн сул байна уу хатуу байна уу гэдэг үнэлдэг үнэлгээг нь хүртэлтэй нэг хатуу байна уу гүрцэн шиг байна уу банан шиг байна уу гэж хад хүртэл ингээд зураг нээждэг байхгүй юу. Гэтэл эмэгтэй хүн дээр одоо нөгөө хилүү авах одоо хилүүг авах гэж буруу хэлж ах шиг байна. Би хилүү цусаар дүүрэхтэй. Тэгээд нөгөө өтрээ чигшигч гэдэг юм уу. Эсвэл яг бэлгийн харилцааны үед эмэгтэй хүний тэр зэрэл дээрэс нь одоо сексийн үеийнхэн функцийг хэмжиж байгаа хэмжилт бодит гэдгээс тийм одоо яг хэлбэрчсэн тийм судалгааны хэмжигдэхүүнүүд алга. Дээрэс нь их судалгаанууд дандаа эрэгтэйчүүд дээр хийгдсэн байдаг. Харин тийм ээ. Тийм ч учраас эмэгтэйчүүдийн хувьд одоо энэ бэлгийн энэ асуудал бол зөв үнэхээр маш их байдаг. Эмэгтэйчүүд ихэнхдээ нөгөө эрэгтэйчүүд чиг тавьж байгаа эрэгтэйчүүдийн өрийн шингэн гадагшилж байгаа учраас тавьчихдаг. Гэтэл эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдийн нөгөө бараг тодорхой бараг 40-50% нь бэлгийн дур хаалтыг аваагүй байдаг. Тэгээд нөгөө фейк оргазм гэж ярьдаг. Худлаа тавьсан дүр үзүүлдэг. Тэгэхээр тэрийгэ харилцан ярилцдаггүй. Дээрэс нь өөрийгөө илэрхийлэхдээ эмэгтэй хүмүүс илүү их бүрэг. Хоёрдугаарт нөгөө Монгол эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн одоо энэ бэлгийн Монгол гэлтгүй ер нь угаасаа энэ хаалттай сэдв шүү дээ. Хүн болгоны дуртай, хүн болгоны мэтгэнсэн гэж мэддэг мөртлөө яг өөр дээрээ тулаад ирэхлээр айгүй ичдэг. Одоо эрэгтэйчүүдийн эмчид очсон учраас би нэгэ нуумаар байна ч гэдэг нь зөндөө гарч ирдэг. Яг л тэр хүн уг нь бол гэр бүлтэй хайртай хүн болоод тэр эрэгтэйчүүдийн эмнэлэгт очиж байгаа ч гэсэн би энд очисон гэдэг юм нь өөрт нь ингээд нэг юм ичгүүртэй ч гэдэг юм нэг юм тархинд бас юм байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа бол эмэгтэйчүүдийн хувьд ч гэсэн би зөндөө эмэгтэйчүүд очихлаар нэг ичдэггүй мөртлөө сексээ ярьдаггүй байх гэж би боддог. Миний ажиглаж анзаарснаар над дээр ирж байгаа эмэгтэйчүүд ер нь таны хэлдэг нөгөө fake orgasm те нөгөө нэг дур тавьж байгаагаа одоо нөхдөд таашаал өгж ийн гэж боддог. Тий. Одоо хайртайгаа илэрхийлж байгаа нэг хэлбэр гээ. Тий. Тэгээд өөрийгөө хоёрт тавьдаг. Тэгээд бэлгийн харилцаанаас залхсан уйдсан ч юм уу эсвэл нөхдөдөө бэлгийн харилцаанд орохоор таашаал авдгүү. Тэгээд бэлгийн харилцааны үед өвдөлт мэдэрдэг. Гэтэ хийгээсээр аргагүй байдаг. Тэгээд лубрикант болон бус зүйлийг яах вэ гэдэг асуултууд маш ихээр орж ирдэг. Гэтэ яг таны хэлдгээр бэлэг эрэхтэнд бид нэр хөвчөрж байгааг харж байгаа. Эмэгтэй хүний өтрээ зарим тохиолдолд чийгч байгааг мэдж байгаа. Гэтэ тэрийг үнэлэх үнэхээр боломж байхгүй. Тий. Тэгээд үнэхээр
Яг одоо жишээлхэд одоо над дээр нэг эмэгтэй одоо ингээд би эрт үеийн цэвэршилттэй 30 настай ирнэ өнөвчний ажиллагаа болцсон заавал дааврын төлөөгөр одоо нөгөө сарын тэмдэг нь ирдэг хөтрийн маш хуурай өөрөөр бие организм тэр хүн ингээд цаанаасаа байхгүй болчихоо. Тэгээд дээрэс нь нөгөө нэг эрт цэвэрчин би эрт цэвэрчин гэдэг сэтгэл зүй асуудал давхар ороод ирчихэж байгаа байхгүй юу? шүртэй тий. Тэнгүүд би тэр хүнд яг хорон нэг даавар орлуулах хэмжлэгийг бичиж өгч явуулж чадна. А гэтээ би тэр хүнийг буцаад одоо бэлгийн одоо дуу сонирхолтой болгоод харилцааг нь засч өгч чадахгүй байгаа байхгүй. Тэгээд тэр тохиолдолд бол ингээд бутаа сэтгэл зүйч рүү явуулж байгаа. Тэгэхээр энэ дэр юм байдаг. Одоо за эрэгтэйчдэр эмэгтэйчдэр яг хосороо хоорондоо яг ихэн далангуй ярьдаг. Айгу чөлөөтэй байдаг хосууд бол бүрэн ойлголцдог хосууд бол бэлгийн ажил хийх үедээ бол ярилцдаг тийм үү? Тийм хосууд бол зөндөө байдаг. Тий. За одоо яг энэ байрлал нь таалагдж जैन тоглоом хэрэглэх үгүй юу? Ингэж хийх юм бол те мэдээж эмэгтэй хүний одоо дуур тавилт үндсэн 3 янз ч гэдэг юм уу те нөгөө хилүү, үтрээ, умаа үзүү гэдэг. Тэгвэл яг ямар байрлалаар яаж хийх юм бол аль хэсгийг нь илүү цочроож जैन тэрийгэ яриад ингээд эмэгтэйтэйгээ эрэхтэй нь тохироод хийж явах юм бол тэр бол тэгээд зэрэг дур тавьж явах юм бол уг нь секс хэрэглэх гэж байна. Тэр шүү дээ. Зэрэг дур тавилт. Эрэхтэй хүндэч ч гэсэн нөгөө эхнэрийг найз ихнийгаа тавиуллаа гэдэг бол сэтгэл ханамж эр хүн гэдгээ мэдрэх мэдрэмж байдаг. Бахархал шүү дээ. Өөрийгөө үнэлэх үнэлэмж. Тий. Эмэгтэй хүний хувьд бол нөгөө хайртай хүнтэй нөгөө түрүү хэлсэнчлэн өөрийгөө зориуллаа тий. Тэнгүүд нөгөө хайртай хүнтэйгээ хамт зэрэг дур тавина гэдэг бол бас бахархал байж байгаа. Энэ бол төгс вариант. Харамсалтай нь тийм биш тохиолдлууд бас нэлээд байдаг. Тэр юу гэхээр яг сэтгэл зүйн хувьд аваад үзэх юм бол за мэдээж бэлгийн одоо сексийн боловсрал хэрэгтэй. Өнөөдөр материал түрүүн би хэлсэнчлэн ингээд зөндөө байгаа. Тэгээд уншаад, ярилцаад. Тийм биш тохиолдол юу гэхээр за эргэтэнч гэдэг юм уу? Ичимхий нэг талаасаа. Эсвэл нөгөө хит бие дээрээ тавьсан тавиршуудаас байгаад байгаа шүү дээ. Би бүхнийг чадна гэсэн мөртлөө юу ч мэддэггүй. Тийм нөгөөдгөө сонсохгүй те бас. Хамтрагчаад. Нөгөөдлөр эмэгтэй маань магадгүй ичимхий бүрэг байх юм бол эсвэл эсрэгээр бас хэд хатуу чанга байх юм бол дур тавих магадлал аягүй багасч байдаг. Яг л нөө дур тавилт гэдэг чинь өөрөө бие сэтгэлийн хувьд дээд зэрэгээр өөрөө чөлөөлөх тэр процесс. Үнэхээр чөлөөтэй байж тэр таашаалыг авна. Гүү байх юм бол өөрөө хянаад байх юм бол те би яг ийм байх хэвээр гэд хайрцанд авчих юм бол эсвэл эсрэгээр би чадахгүй байна гэх юм бол дур тавих магадлал эрс багасдаг. Энэ бол бэлгийн амьдралын чанар шууд нөлөөлдөг. Харамсалтай нөгөө түрүүний хэлсэн эмэгтэйчүүдийн нэлээд хувь нь одоо дур тавьж чадахгүй байна гэдэг хүмүүсийн шалтгаан тийм байдаг. Эмэгтэй маань өөрөө ингээд чөлөөтэй байж чадахгүй. Өөрийнхөө хүснээ бас хэлэхгүй. Яг зөв. Хүснээ хэлэхгүй байна гэхээр тэр хосын харилцаанд ямар нэгэн асуудал байна. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломж байхгүй байна гэж. Тэгэхээр нөгөө хүмүүсийн нүд ингэдэг би одоо жишээ нь секси өөр хэлбэрийг хүсэж байна ч гэдэг юм уу эсвэл өөр байрлалыг хүсэж байна. Хоёулаа секси сонирхолтой болгоё гэж хэлжүүл энэ хүмүүс намайг буруугаар ойлгочих вэ гэдэг айдсан чи хаанаас сурсан чи яагаад ийм яриад байгаа ч гэдэг юм уу намайг буруугаар ойлгох вэ гэдэг айдсаасаа болоод өөрийнхөө хүсэл сонирхлоо илэрхийлэхээс тардаг. Эсвэл тааламжгүй байгаагаа хэлэхлээрээ бас нөгөө хүндээ би хайртайгаа илэрхийлэхийн тулд хүссэн сексийг хийх ёстой. Тэгэхээр би хүсэхгүй байна энэ хэлбэрийг ч гэдэг юм уу надад өвдөлттэй байна ч гэдэг юм уу хэлжүүл намайг хайргүйгээ ойлгочих вэ тийм учраас ингээд тэр хүн нэг юм худлаад үрсгээд байгаа мó эсвэл тааламж авахгүй байгаа мó гэдэг нь энэ удаан үргэлжлээд ирэхээр угаасаа тэр харьцаанд цав гараад ирнэ. Тэгэл ирэхлээрээ нөгөө секс чинь бол таашаал дээд зэрэгээр авах хэвээр ийм одоо үйлдэл байгаад зан үйл байгаад байна тий. Гэтэл тэрнээсээ олон удаагийн таашаал авахгүй болоод ирэх юм бол хүн нөгөө одоо нөгөө жинхэнэ нууц амраг гэр бүлээс гадуур гэдэг хосоос гадуур гэдэг ийм нөгөө өөр харилцааны таашаалыг хүн хайгаад ирэхээр тэндээсээ таашаал авчих юм бол тэгээд нөгөө тэрнтэй салж гинэ тийм гинэ гэтэл нөгөөх нь тэрнээс нь царай муутай юм байна өгшин юм байна муухай юм байна бүдүү юм байна гэдэг юм ингээд нэг тийм юмар харьцуулаад байна шүү дээ. Гэтэл нөгөө хоёр хүмүүс бол ямар нэгэн барьергүй байгаа болохоор илүү нийцэлтэй байгаа таашаал аваад байгаа учраас секс илүү яваад байгаа ч юм уу. Тиймэрхүү асуудлаас байж болно гэсэн. Би нэг амар нэг сая долларын саях дээр би нэг нэмч. Хүн болгоны сэтгэл зүйн одоо темперамент өөр гэдэг шиг сексийн темперамент өөрөө бас өөр байдаг. Айгүй өвчтэй одоо нөхөр эсвэл эхнэр байхад нөгөө нөхөр эсвэл эхнэр нь айгүй тийм тайван одоо ийдэг сексийн төрлүүд олон янз шүү дээ. Тийм ийдэг зөөлөн дулаан сексийг хүсдэг хүн өвчтэй одоо нэг уулынхын шиг халуун цустай сексийг хүсдэг хүнтэй тохирч юм бол энэ бол таарахгүй. Угаасаа сексийн зөрчил үүснэ.
За тэгвэл одоо сая долларын асуулт аа. Энэ одоо 20 жилийн өмнө асуусан, 200 жилийн өмнө асуусан, 200 жилийн дараа ч гэсэн асууж л байгаа. Секс хоёр хүний харилцаанд одоо хүн болгон чухал гэж мэдж байгаа. Гэтэ хэр чухал юм бэ? Одоо жишээлхэд над дээр. Гэтэ дийлэгт одоо кейснэр арай өөр л гэдэг баг. Жишээлхэд 9 жил одоо гэр бүл нөхөр нь гэж 9 жилийн өмнө гэр бүлийн гадуурх харилцаанд орсон гэдгийг мэдсэн. Гэхдээ үр хөвгттэй учраас одоо өөрсдийнхөө хариуцлагыг хүлээгээд харилцаагаа авч үлдэхээр шийдсэн. Гэхдээ би нөхөртөөгөө 9 жилийн хугацаанд нэг гэрт амьдэрсэн огт секс хийгээгүй гэж орж ирж байгаа эмэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл тэр нэг жилийн өмнө нэг жилийн дараа тань дээр очих хэрэгтэй байсан байгаа байхгүй юу. Тэгээд нөхөр нь гэсэн бас асуудал шийдэхэд тань дээр очих хэрэгтэй байсан байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү кейсүүд ерөөхдөө хэр их байдаг юм бэ? Секс амьдралд үнэхээр тийм чухал асуудал уу? Ер нь бол одоо гэр бүл салгалтын үндсэн хэдэн шалтгаан байдаг. За нэг номерт мэдээж зан төлөвийн үйл нийцэл. За хоёрт нь бол хадам худын асуудал тий. Гэр бүлийн амьдралд хэр оролцож байна уу? Гуравт эсвэл нэг гэр бүлийн үнэт зүйлээс хамаарат 3 эсвэл 4-т нь угаасаа хүсвэсээгүй секс. Сексийн үйл нийцлээс болоод гэр бүл салд асар их байдаг үндсэн шалтгаануудын нэг нь бол зам төрийн үйл нийцэл нам одоо нэг ууртай хүн нэг 50 хүнтэй суучих юм бол тэгэл те. Эсвэл хоёр ууртай хүн суучих юм бол улаан болно гэсэн. Хоёр цагаан сууж хэрэг хоёроо ороод те. Гэтэ одоо ингэж бэлгийн харилцаа гэж үзэнгүүд одоо би хоёул хэдүүлээ ингээл эхнэр нөхөрлөлсөн харилцаа яриалаа. Яг нэг эхнэр нөхрийн харилцааг үл ойлголцвол 2 дахь 3 дахь харилцаа гэсэн зүйлийг ярьж штэ те. Тэгээд ингээ харангууд бас дахиад нэг хувь хүний чанар ч юм уу хүн хүний яг нэг үнэт зүйл гэдэг зүйлүүд бас давхар орж ирж байгаа юм. Тэгээд ер нь бол яг органик өөрчлөлттэй таны уншилж мэдэх органик өөрчлөлт, миний уншилж мэдэх органик өөрчлөлт байхгүй бол ер нь бол сэтгэл зүйтэй л асуудалтай. Энэ хүн тань руу жишээлбэл насаа авчи таныг одоо хүмүүс амар тийм sex expert гэсэн тийм нүдээр хараад ч юм уу тэр төрлийн асуултыг тэгдэг айгүйх асуудаг тийм. Тэгээд би ч нэг нь бол ингээд эрэгтэйчүүдийн эмч уролог, андролог буюу бөөрийн мэсцэсэл давсаг төрөв болчихраа. Яг гэхдээ би сүүлийн 10 жил одоо бас сексийг үндэ судалж байна л та. Одоо нөгөө Аз намхан далайн бүсийн секс одоо бэлгийн янгаах ухаан sexual medicine нийгэмлэгт одоо миний мэрэгжил хүссэн хүсээгүй холбогддог учраас би энэ талаар зөндөө судлаад Оксфордын сургалтанд хамрагдаад Аз намхан далайн бүсийн одоо нөгөө том нийгэмлэг байдаг. Тэрний экспертээр одоо сүүлийн бас 4-5 жил ажиллаж байгаа. Тэгэхээр нөгөө үргэлж суралцдаг. Тэгэхээр энэ талаар нөө ярьдаг болохоор би өөрөө чадах хэмжээнд ярина. Чадахгүй хэмжээнд очиод ирэхээр за энийг бол сэтгэл зүйн асуудлаас хамааралтай асуудал яагаад л дийлэнх нь гэдэг. Тэр дундаа залуу хүмүүсийн 40-оос доош насны хүмүүсийн бэлгийн амьдралд өөрчлөлт гарч байгаа нь айдас, түгшүүр тий. Ер нь бол 60-70% нь организмтай ерөөсөө би организм бие махбодтой холбоотой биш тархитай холбоотой. Тэгээ нөгөө анх удаагийн бэлгийн харьцаа чинь айдас түгшүүр гэдэгтэй адилхан тэр нь дараагийн удаа ч гэсэн байж л байдаг. Одоо бэлгийн харьцаанд орохлоор тэр хүн таашаал авах би нэг мэдрэх мэдрэмжийн асуудал биш. Нөгөө айдас төрүүлээд сэтгэл төвчлэн төрүүлээд зовнилан төрүүлээд ч гэдэг юм уу те. Одоо би яана өнөөдөр чадах болоо 2 дахь фейлдэх болоо 3 дахь фейлдэх болоо гэхэлэр яаж хүчрэх юм бэ те. Тэгээд тэр асуудлаасаа болоод ер нь бол эрэгтэйчүүдийн хувьд залуучуудын хувьд сэтгэл зүйн хамааралтай их асуудал байдаг. Тэгээд би тэр хүмүүст өөрөө чадах хэмжээндээр зөвлөөд чадахгүй бол ингээд сэтгэл зүйчийн зөвлөгөө аваа. Бүр болохгүй сэтгэл заслын эмчийн зөвлөгөө аваа. Эмгүүрс эмчилгээ байдаг. Эсвэл одоо мэрэгжлийн хүн дээр сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэ тал дээр ингээд миний чадах юм мэдэхгүй зүйл энэ дээр дуусчихна гэж хэлдэг. Надад бас тэгдэг нөгөө нөхөрчгүй эмч гэхээр бас бэлгийн одоо сексуалчтай андуурдаг. Тэнгүүд нь ордос нь хэлдэг. За би хизээ бэлгийн харьцаанд орвол жирэмсэн болохыг мэддэггүй. Тэрнээс хэрхэн хийх нь бол мэдгүй. Ямар ч хэсэг өтрөөж одоогор л ийм удаа гэдэг асуулт ирдэг. Энэ дээр бас дийлэнх хүмүүсийн бас одоо хүн болгон л бас сонирхож асууж байгаа. Тэгээд бэлгийн хитний хэмжээ, өтрийний сул бариу тэр үнэхээр бас чухал асуудал уу гэдэг дээр та хоёрд ямар төршил байна? Тэгэхээр энд бол эрхтний хэмжээ бол тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэхдээ шийдвэрлэх нөлөө бол байхгүй. Яагаад вэ гэхээр эн чинь өөрөө секс гэдэг чи одоо юу гэдэг? Хоёр хүний техник шүү дээ. Тийм. Ерөөсөө муугаар хэлдэг. Тэгэхээр нөгөө эмэгтэйн дур тавихын тулд эмэгтэйгээ дур тавиулахын тулд за өтрээний хэмжээ бол угаасаа нэг дундаж хэмжээ байгаа тийм 7-9 см сунах чадвар аягүй сайтай. Тэгээд мэдээж нөө жийцэг нь хаана байна. Секси үед идэвхтэй эмэгтэйчүүдийнх нь өтрийн илүү барзгарч гэдэг юм уу нөгөөх нь бол арай гүлгэрч гэдэг юм уу. За шодооны хэмжээний хувьд бол угаасаа
мэдээж жижигэн дунд том гэсэн англи болж байгаа. Өтрийн хувьд ч гэсэн бас яг тийм ч нэг өндөр эмэгтэйчүүдийн илүү урт, Африк эмэгтэйчүүдийн илүү урт, хамгийн богинодх нь Япон эмэгтэйчүүдийн гэсэн статистик юм билээ. Тэгээ эрэгтэйчүүдийн хувьд ч гэсэндээ ер нь бол шодоо хэмжээндээр ер нь Африк хүмүүсийн шодоо хэмжээний урт арай илүү байдаг. Дээрээс нь одоо дараа нь Caucasian гэж ярьдаг штэ, цагаан арьстай хүмүүсийнх. Тэгээ Азууд бол бас хамгийн жижигт нь ордог. Гэхдээ нөгөө шодоо чинь хөвчөрсөн үеийн урт гэж нэг байна. Хоёрдугаар тойргийн шодооны тойргийн хэмжээ бас их чухал. Тэгвэл нөгөө яг scale гэдэг бол хамгийн чухал нь. Тэгэхээр хүний тэр нөгөө эмэгтэй хүний өдрөө чи өөрөө хамгийн сайн сунах, хамгийн сайн агших чадвартай, хамгийн болчинлог эрэгтэн хүний биеийн те. Тэгэхээр шодооны хэмжээнд тохироод агшдаг, сундаг л гэсэн үг. Тэгэхээр жижигхэн шодоотой байх гэдгээсээ илүү нөгөө тэр хүн эмэгтэй хүнийг сэрлийн дээд зэг хүртэл нь өдөөж чадчихэв үү? Тэр хоёр хүний сэрлийн дээд зэг хамгийн дээд зэгтээ зэрэг хүрж гин үү? Зэрэг таашаалаа авч чадчихэв үү? Оргазм, эякуляц гэдэг тэр үрийн шингэн цацах, гадагшлах эмэгтэй хүний тэр дур тавих, эрэгтэй хүний дур тавих зэрэг болж чадчихэв үү гэдэг асуудал нь өөрөө тэр хамгийн гол асуудал болохоос биш шодоо хэмжээ нэгдүгээр асуудал биш. Зүгээр шодоо хэмжээ яг одоо зүгээр дэлхийн нийтээрээ хүмүүс хэний хувьд илүү чухал гэхээр эмэгтэйгээс илүү эрэгтэй хүний хувьд өөрт нь чухал. Өөрт нь чухал. Эмэгтэйд нь чухал биш үү? Эрэгтэйд нь өөрт нь чухал. Яг л өөрийнх нь бахархал эрэгтэн гэж боддог учраас эрэгтэй хүн тэрийг том байхыг хүсдэг. Эмэгтэй хүн таашаал авч байгааг нь минийх том болохоор таашаал авж ийн гэж бас боддог. Тэгээ тэрэндээ бас итгэхийг бас хүснэ. Тэгээд дээрэс нь нөгөө за одоо сүүлийн үед нөгөө тамирчид фитнест ингээд хүмүүс айгүй хэрүүл мэндэд анхаардаг болчихлоо. Бараг ингээд нөгөө жимэнд явж байгаа бассейн нөгөө шүршүрт орохгүй. Явж байхдаа минийх том харагдчихвэл энийхээс том байна да гэдэг ингээд таашаал авдаг. Өөрийгөө үнэлэмжийн дэшээ явдаг тий. Хөөрхөн үзэсгэлэнтэй эмэгтэй бас хүмүүсийн хажууд сэтгэл ханамжтай байгаа. Тий, яг том шодоотой эрэгтэй бол одоо дүүш мө саунд мааунд удаас бардам явна шүү дээ. Тий, бардам явна. Тэр утгаараа л ер нь бол өөртөө зориулж л ихэнхдээ эрэгтэй хүмүүс шодоо том илүү тий. Тий, эмэгтэйчүүдэд бол мэдээж хэрэг тодорхой хэмжээний таашаалыг илүү өгдөг гэдэг судалгаа бол бас байдаг ч гэсэн яг үнэндээ нөгөөдөл нь одоо жишээ жижигхэн шодоотой байлаагээ таашаал авдаггүй секс муухай гэсэн юм ерөөсөө ч байхгүй. Тэгвэл сая багш тэгсэн шүү дээ нөгөө нэг season temperament гэж байдаг. Зарим нь хүсэл өндөртэй, зарим нь хүсэл багтай л. Тэр нэг төр таарах хэрэгтэй байна. Хоёрдугаар тэгвэл яг нөгөө энэ дээр бас нэмж хэлэхэд хосууд бие биенээ аягүй сайн ойлгож чаддаг байх хэрэгтэй. Одоо ялангуяа за анх одоо найз охинтойгоо хүүдээ унтлаа. Эсвэл тодорхой шалтгааны улмаас одоо чалхан суларлаа. Энэ тохиолдолд нөгөө эмэгтэй эрэгтэйг аягүй сайн ойлгож чаддаг те хүлээцтэй байж чадах. Тэгжээд л одоо магадгүй эрэгтэй нь янз бүрийн шалтгааны улмаас анх орой хийж чадахгүй байлахад шүн дунд эрэгт нь хөвчрөөд бослоо. Тэгвэл магадгүй тэр үед нь хийх юм бол нөгөө эрэгтэйгийн сэтгэл ханамж би ч нэрээ сулралтай болчихгүй юм байна шүү дээ. Зөвхөн тухайн үед ядарсан байсан юм байна шүү дээ. Яг үнэ. Эмэгтэй тэрийг ойлгоод хийгээд аль алин дур тавилаа. Тэгвэл дараагийн удаа ингээд явж болох юм байна штэ. Итгэл нь нэмэгддэг. Тийм болохоор энэ эмэгтэйгийн үүрэг бол маш чухал. Хүлээж авах, хүлээцтэй байх, мэдрэх. Нөгөө талаар бие биенээ аягүй сайн мэдрэх хэрэгтэй. Эрэгтэй нөгөө эмэгтэй гэдэг одоо харамсалтай нь ингээд залуучуудаас асуудаг байхгүй. За ингээд оршил яаж яан, сексийн боловсролын талаар хэр мэдлэгтэй гинкүүд нэлээд хөн үгүй байгаа байхгүй. Материал зөндөө байхад уншихгүй байна, туршихгүй байна. Янз бүрийн шалтгааны улмаас яг ингээд ярилцаад явах юм бол мэдээж эмэгтэй хүн бол дур тавилт харьцангуй удаан тий 10-аас дээш минут гэдэг юм уу. За эрэгтэй хүн бол 3-7 минут ч гэдэг юм тий. Тэгэнгүүт мэдээж эмэгтэй хүнд оршил хамгаас чухал. Сэрлийн цэгүүд гэхдээ эрчүүд ч гэсэн бас яг адилхан сэрлийн цэгүүд байгаа шүү дээ. Айл нь бие биенээ өдөөгөөд эрэгтэй нөгөө эмэгтэйгээ одоо их нэрээ найз охиноо ажиглаж чаад за миний одоо хайрын яг одоо хийх цаг боллоо гэдэг үед нь хийх юм бол зэрэг дур тавих боломжтой байхгүй. Харамсалтай нь нэлээд өндөр. Суралцах хэрэгтэй. Тийм шинжлэх ухаан. Психолог гэдэг байгаа шүү дээ. Тийм дээр би бас нэг юм нэмж хэлмээр байна л да. Хүмүүсийн сэрлийн цэгүүд, сэрлийн мэдрэмтгий хэсгүүд насны байдлаас амьдралын үеүүдэд бас өөрчлөгчдөг. Тэгэхээр одоо чинь нөгөө өмнө нь бол баг ингээд нөгөө даавар их өндөртэй үед бэлгийн нөхөрч үе идэвхтэй үед одоо маш амархан ингээд баг хажуугаар нэмэгтэй хүн зүрхэд хувьчрал үүсчихэд байсан бол сүүлд нь баг хурж яхад ч үүсэхгүй байх тохиолдол болно. Тэгэхээр нөгөө организмд гарч байгаа өөрчлөлт гэдэг маань нөгөө талаасаа тэр нөгөө сэрэл мэдрэг байдал гэдэг асуудал өөрчлөгддөг. Тэгэнгүүт одоо нөгөө хүрэлцэх байдлаар хөвчрөл үүсэх үеуд бас ирнэ.
Тэгэхээр нөгөө бэлгийн амьдралыг ойлголцох гэж тий ганцхан тий бодох биш. Тэгэхээр нөгөө хүрлцэх мэдрэмж хизээ хэрэгтэй вэ? Би бинийгээ үнэхээр хүсэж байгаа мөртлөө үнэхээр нөгөөтг нь басахгүй байгаа бол яах вэ? Эмэгтэй нь бас чигшгүй байгаа бол яах вэ? Ямар арга хэмжээнүүд байна те? Тэгэхээр тэрэн дээр чи нөгөө ганцхан одоо нөгөө би биенийхээ энэ дуртай гэдгээс гадна өөр бас тэр хүн юу хүсэж байгаа гэдгийг би бинийгээ ойлголцоход би биэндээ өөрсдөө илэн далангүй ярилцдаг байх хэрэгтэй. Тэгээд өшөө дээрээс нь зарим үед нөгөө хүрлцэх мэдрэмжтэй ялангуяа илэх, таалах, үнсэх, хөхөх тэ олон янзын бэлгийн хэлбэрүүд байна. Өшөө дээрээс нь тэ аман секс байна. Тэгээд дээрээс нь одоо за аналны сексийг бол тэр болгоно зөв гэдэггүй ч гэсэн хүмүүс зөндөө хийдэг. Тэгээд тэр нь яагаад тэгэхээр эрэгтэй хүн жишээ нь одоо эрэгтэйтэйгээ бэлгийн харьцаанд ордог хүн төрөө булчирхаа дээрээс нь илүү хүрлцэж байгаа учраас илүү таашаал авах байж болно. Хоёрдугаар гэхдээ аналны секс бол яг энүүхэн дунд навчилаа хэлэхэд илүү хэрсэлтэй, бэлгэвчтэй хийх хэрэгтэй, чийгшүүлэгч заавал хэрэглэх хэрэгтэй. Чийгшүүлэгч нь зориултын аналны байх хэрэгтэй. Яг л тэр шулуун гидсэн дотор байгаа pH, өтрээний pH орчин шал хоёр өөр учраас өтрээний чийгшүүлэгчийг хэрэглээд бэлгэвчгүй хийх юм бол тэр өшөө маш их халдвар авна. Шулуун гидс чи өөрөө маш их цусан хангамжтай гэмтэх юм бол халдвар орно гэдэг юм уу те. Тэгэхээр энэ хэрвээ хийх хэрэгтэй мүү хэрэггүй мүү гэдэг бас асуудал яригдана. Гэхдээ нөгөө хүмүүсийн бие биенийхээ тэр юу хүсэж байгаа гэдгээ мэдрэхгүй байх гэдэг нь өөрөө бас сексийг сайхан болохгүй байх асуудал. Яг одоо надтай адилхан манай үеийн бол надаас доошоо. Тэгээ ер нь бол баг надаас дээшээ 40 50-тай хүмүүс ч гэсэн хэрэгтэй мэдээлэлээ шүү дээ. Яг үннийг хэлэхэд 60 хүрсэн хэрнээ дур тавьж чадаагүй эмэгтэйчүүд 50 настай хэрнээ салаад шинэ амьдрал эхэлж байгаа эмэгтэйчүүд эрэгтэйчүүд ч гэсэн байдаг шүү дээ, тий. Тэгэхээр та хоёрын хувьд нэг тийм сонирхолтой тохиолдлууд бас хоолцъё гээл байлгүй ах ер нь нэг мартагддаггүй те хаач одоо би шавнартаач гэдэг юм уу энэ тэнд уулзалт яриа болоход жишээ болгодог хэд хэдэн нэг кейс тохиолдлууд бол байдаг. Тэрний нэг нь айгүй олон жилийн өмнө надад нэг 70 нэлээд гарцсан 76 таа санагдаж байна. Өгшөө иржсэн. Тэгэд ерөнхийдөө бол хальт гутарсан. Яасан бэ гэдгсэн чинь нөө ханаа хуурсан гэдэг яриулсан чинь хань бурхан болоод 12 жил болсон. Тэгээд мэдээж өвөнөр бурхан болохоор эмээнэр бол нэг найз өвөө олж өгдөг жишгээр. Тэгээд нэг 2 3 найз өвөөтэй болоод нэг 80 настай хөгшөнтэй танилцсан байдгийг. Найзлсан. Тэр өвөө бол хөнгөн шингэн. Тэгээд мэдээж хоёулаа ингээд үерхэл гэдэг бол залуу 20 настай яг адилхан шүү дээ процесс. Яг адилхан. Яг адилхан. Гэхдээ чанарын үед бол өөр л дээ мэдээж. Гэхдээ сэтгэл хөдлөл мэдрэмж нь өөр айгүй гоё байхгүй. Яг л тий. Ямар санд би хайрыг нөө солонгийн 7 өнгөтэй зүүрлэлтэй. Мэдээж хүн болгонд анхны хайр байдаг. Хамгийн анх. За дунд нь бол мэдээж тохиолдлууд байгаа шүү дээ. Мэдээж сэтгэл байгаа болоод байж идэг. Тэгээд хамгийн сүүлийн бас нэг тод өнгө бол ерөнхийдөө бол хань. Ханы хайр. За тэгээд нөгөө эмээ нөгөө өвөөтэй ингээд гэрт ночлоо уулзлаа. Эрэгтэй эмэгтэй хүн лимч бас нөгөө жам ясаараа хийдэг байхгүй. Тэгсэн чинь тэр эмээ амьдралдаа анх удаа дур тавьж үзсэн гэдэг. 76 настай эмээ. Вау. Тэр өвөө бас мундаг байхгүй. 80 настай өвөө 76 таа эмээг дур тавьчих байгаа байхгүй. Тийм ээ дээ. Тэгэхээр энд бол харин тэр хоёр ингээ айгүй өрхөнд дурлцсан байж тийм үү. Тэгэхээр чин тэр хүмүүсийн хооронд нөгөө био хэмжээгийнхэн нөгөө тархинд үүсэж байгаа сэрэл романтик юм үүсэж байгаа учраас тэр хүний секс бүр үнэхээр гайхалтай байсан байх гэдэг тийм. Тэгэхээр энэ секс нь бол насны хязгаар байхгүй л гэсэн. Тэр эмээ бас азтай байна тийм. Энэ насандаа үзэх юм үзсэн биш үү. Тийм. Над дээр бас нэг юм сонирхолтой тохиолдол. Яг ер нь бол янз янзын юм тохиолдол зөндөө гардаг л. Эрэгтэй хүмүүс ингээд нэг юм бэлгийн харилцааны хувьд нэг эмэгтэйчүүд дандаа хохирогч юм шиг бас юм хүмүүс ойлгоод идэг. Гэтэл эрэгтэй бас тийм хохирогч хүмүүсээс зөндөө байдаг. Тэгэнгүүт яг хуу тэр нэг хүн одоо чинь би их нэртэйгээ ингээд нөгөө байнга ингээд цуг байж идэг. Нэг дор бидэг. Манай ихнэр ингээд холдох юм бол ууралдаг ингэдэг ч гэдэг юм ингээд нөгөө эхнэрээсээ бүр ерөөсөө ингээд нэг юм хараат амьдралтай насан туршдаа. Тэгээд их зөөлхөн хүн байгаа даа байхгүй юу? Гэтэл эхнэр нь нас ороод тэгээд тэр хүн бас дараа нэг ингээд хоёр дахь найз бүсгүйтэйгээ болоод тэгсэн чинь ингээд нөгөө хүн ингээд айгүй чөлөөтэй бүр өмнөх гэр бүлийн ханаас их өөр эмгтэй таарч л тээ. Тэгэнгүүт би чинь ерөөсөө өмнө бол өстой бэлгийн амьдралаас үнэхээр
зүгээр одоо яг хийгээд дуустдаг лээсэн. Үнэхээр таашаалыг авдагчгүй байсан юм байна. Өгчж байсан юм уу мэдэхгүй гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр харилцан биендээ таашаал өгөхгүй байсан хэрнээ яг зүгээр нэг юм инстинктээр бэлгийн харьцаа хийдэггүй хийдэг байсан. Тэгээд одоо бол миний бэлгийн амьдрал маш жаргалтай байгаа. Гэхдээ миний одоо нөгөө бэлгийн одоо хамтрагч маань надаас нэлээд олон дүү учраас би бас энийг ингээд удаан хадгалахыг хүсэж байна. Тэгээд би одоо энэ дээр юу анхаарч авах вэ? Надад одоогоор асуудал авахгүй. Гэхдээ би 10 жилийн дараа би ингээд найз эмэгтэйгээ бас надаас өөр залуу хүнтэй болчихгүй гэдэг айдас надад байгаа учраас би ингээд одоо тань дээр ирж байгаамаа гэд ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө хэр нээлттэй байх уу гэдэг асуудал насны хувьд бас өөр байдаг байж болно те. Тэгэхээр яг сая хэлсэн жишээ бол бас гайхалтай те. Ан дээр бас нэг кейс байна. 75-тай нэг өвөө орж ирж байгаа гэснээр манай эмнэлгийн нэг салбар нь үндэсний цэцэрлэг төрөлнгийн тэмдээд шүү дээ Адам эмнэлэг гэдэг. Тэгэнгүүт тэр хүн волейбол тоглодог гэсэн. Тэгээд ийм айгүй илүүдэлжингүү, харваас айгүй эрүүлэлжинтэй хүн байгаа байхгүй юу. Тэгснэ ах нь ингээ алхадгийн, тоглолтгийн ингээ тэгснэ. Би нэг 7 хоногт нэг удаагаар л нэг секс хийдэг юм аа. Тэгээ энийгээ сайжруулах боломж вэ нү юмжээ гэж байгаа байхгүй юу. Тэгтэл 40 гарцсан. Би нэг сард арайж нэг удаа хийж байгаа гэж байгаа эргэжтэйчүүд ч байна. Тэгээд дөнгөж. Тэгэхээр чин асуудал бол бас үнэхээр тэр сексийн хувьд бол та судасны хувьд эрүүл байна уу гэдэг асуудал дахиад дээр нь арцгийн ёроолын булчингууд хэр сайн байна гэдэг асуудал. Зарим тохиолдолд хүмүүс дандаа л ганцхан тестостеронт холбоотой гэж бодоод идэг бол бас тэр бол өрөөсгөл шүү гэж хэлсэн. Энэ дээр би бас нэг тохиолдол дээр харамсалтай жоохон эмгэнэлтэй нэг хос байгаа эмч хоёлаа. За нөхөр бол эхнэрээсээ бас нэлээд ахмаг. Тэгээд мэдээж гэр бүлийн зөрчил болоод маад иржсэн. Тэгэнгүүт эхнэр ярьж байгаа. Би ерөөсөө дур тавихгүй байна. Манай хүн миний хүснээр хийхгүй байна. Тэгэнгүүт нөхөр ярьж байгаа. Манай хүн намайг доромжилдог гэж. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр орондоо ороод хийх гинкүүд эхнэр нөхрөө мялт. Чинээ шатаа жижигхэн чи шалахгүй чи сулралт уучлаарай эхнэртэй тэгж хилүүлж байгаа хүн хийх яаж дур хөсөлтөхгүй тэгээ тэрийг тэр эмхтэй ойлгохгүй байгаа байхгүй. Тэгээд өөрийгөө л тохирч ороо тийм харин тийм тэгэхээр бид нар нэг ганцхан талаас нь бас бүх юмыг айгүй юм нийгмийн түгээмэл үзэгдэл талаас нь бүх юмыг хараад иж болохгүй яа тэгэхээр хас болгон өөр шүү дээ. Тэгэхээр асуудлууд нь ч өөр, шийдэл нь ч өөр. Тэгэхээр миний нэг анзаараад байгаа юм энэ асуудлыг ингээд нэг жил одоо саяны шилгээд хос энэ байдлаараа 2 жил, 3 жил, 4 жил, 5 жил амьдарч байгаа байхгүй юу? Тэрний оронд энэ асуудал байна гэдгийг таньж мэдэнгүүтээ Бэстэ танд ханддагс нөө надад ханддагс нөө танд ханддагс нөө аль нэгэнд нь хандаад чиглүүлгээ аваад 7 жил тэгж нэг хэрүүлтэй уралтай сэтгэл бэлгийн амьдралыг хамжгүй амьдарч ийснаас тусламжаа аваад эрт очиод тэгээд асуудлаа шийдэж тэр л чухал. Яг зөв. Энэ өөр аяйгүй чухал асуудал. Тэгэхээр ямар нэгэн асуудал байвал хүмүүс чинь ингээд одоо жишээлхэд над дээр ингээд явж байгаа л тань дээр би 2 жилийн өмнө ирлөө гэж хүмүүс ороод ирдэг хгүй. Би ирээгүй хэдэн жил болчихоо гэл. Яг тэрнтэй адилхан нөгөө нэг бид нар өдөр тутмын амьдрал тэр хүүхдүүдийн сургууль хичээл эсвэл ажил мэргэжил гэж явсараа байгаад нэг мэтгэд ингээд тэр нөгөө нэг тэр байдалтаа тасцсан байдаг юм шиг байгаа юм тий. Тэгээд тассан байдлаасаа гарч чадахгүй тэрийг хэвийн амьдралын хэмнэлгээ ботцсон байдаг юм шиг байна. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн байдлаар эргэлзээтэй ч юм уу, айцтай ч юм уу, эсвэл сэтгэл ханамжгүй байгаа бол засах зүйл байна гэсэн үг тий. Тэгээд яаж засах вэ гэвэл аль нэгэнд нандах нэ. Ер нь бол шийдэгддэггүй асуудал гэж байдаггүй. Эмчлэгддэггүй өвчин гэж бол маш ховор. Тийм. Тэгээд одоо энэ дээр бас нэг зүйл би нэмж хэлмээр санагч байна. Одоо сүүлийн үед хүмүүсийн дунд маш их мэдээлэл байгаа. Мэдээллийн ер нь бол ихэнх нь нөгөө misinformation буюу буруу мэдээлэл маш их явж байгаа. Гэтэл одоо ингээд нөгөө зарим биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүдэд гарч байгаа зар нь үйлчилгээ нь таны бүх асуудлыг шийдэх юм шиг хүссэн юм тавьсан байдаг. Гэтэл тэр нь шийдэгдэхгүйргүй асуудлууд зөвхөн эмчийн нарийн мэргэжлийн хүний оролцоотойгоор шийдэх асуудлууд зөндөө байгаа. Гэтэл нөгөө эмчтэр хандхаасаа өмнө Facebook дээр явж байгаа зарын дагуу баахан мөнгө үрж хамгийн сүүл эмчтэр ирдэг. Дараа л нүүр баймаар тий хайрч боддог. Тэгэхээр буруу мэдээлэлээр дутуу мэдээлэлээр битгий өөрсдөө төрөгдүүлээч. Бид нар бол одоо мэдээллийн нөгөө юм бүр илүүдлийн дарамтны 900-д амьдарч штэ. Хүссэн үсээгүй чи нэг хэдэн секунд энэ мэдээлэлээр төвлөрөх юм бол Facebook, Instagram, TikTok юу гэдэг бүх мэдээлэлээр чиний юм чи YouTuber хүртэл ингээл бүх юм чи оруулаад ирдэг те нөгөө хөө энэ утас чинь чихтэй юм шүү. Юу ч их байтгүй юм байна те. Тэгэхээр чи бид нар бол нөгөө буруу мэдээлэл дахин угаалгаад байна. Тэгэхээр одоо бүр
нөгөө мэдээллийг шүүгээч, цензуртай байгаач, нарийн уншиж судлаач гэж сая Ердөнбаатар хэмжээлдэг бол маш зөв. Сорсууд нь нээлттэй байна тийм. Тэгээд англи хэлбэр байсан ч Google тийм шүү дээ. ChatGPT Тий, ChatGPT бай дээрэс нь одоо менюс үеийнхэн чинь Google Translate гэдэг арч хэлэн дээр тий. Тэрэн шиг тэгээд одоо сүүлийн үеийнхэн бол нөгөө талаас ингэж байгаа. AI-аар уншсан чи юм чи ийм байна гэд. Гэтэл AI-аар нь бас бүх юм нь уншлахгүй шүү дээ. Тэр чинь нөгөө чамд зөвхөн та хоёр зөвхөн байгаа юник буюу цор ганц асуудлыг эмч тархиндаа анализ хийгээд өшөө харьцуулаад клиник шинжилгээтэй. Дээрээс нь бие махбодын чинь үзлэгтэй. За сэтгэл зүйч нь нөгөө ярьж байгаа бүх чиний оюун дүгнэлттэй чи харьцуулж тэгжээж бид нар оншийг тавьж зөвхөн танд тохирсон эмчилгээг аль хэлбэрээр ямар тунгаар ямар хугацаагаар хизээ юудаа яаж хосолч гэдэг маань эмчилгээний урлаг байдаг. Гэтэл тэгэж эмчилж байгаа ямиг зүгээр нэг юм AI гаргаж ирсэн хэдэн мэдээлэлтэй харьцуулангуудаа би өөрийгөө эмчилчихнэ гэж бодож өндөрчлөхгүй. Тэгээд миний бас анзаардаг ч гэсэн зүйл нь манай 90 тойрны эмч найзуудын донд бол хайрцангуй гайгүй байдгийг нөө сэтгэл засалч дээр очих гэдэг. Тэнгүүд би ингээд нэг найзтайгаа дээр юмараа суужсэн чи би ингээд сэтгэл засалч очиод энэ ярьсан чинь би ч арай тийм хэмжээнд биш ээ. Тэгж байгаа. Тэнгүүд би нэг амар нэг шараад руу явах болсон доо биш шүү дээ. Би одоо нэг энэ хэвийн байдал маань сэтгцэн эрүүлэндээ хамгаалж байгаа. Сэтгцэн эрүүлэндээ илүү доотлохгүй гэж хамгаалж байгаа. Энээс сайжруулъя гэж очиж байгаа. Тэгээд эмэгтэйчүүдийн эрэгтэйчүүдийн эмчээр гэсэн хамт ирдэг хүмүүс жишээл таны тэр сүүлийн үйлчлүүлэгч бол 10 жилийн дараа асуудалтай санаа зовоод ирж байгаа. Над дээр ч гэсэн 35 настай эмэгтэй ирнэ би эдэд төвшгүй эмчээ гэж орж ирээд 10 жилийн асуудалтай хараад орж ирж байгаа. Нөөцөө тоолуулъя ч гэдэг юм уу тий айгүй тий. Тэнгүүд сэтгцийн асуудал дээрсэн сэтгцэн эмчтэр сэтгэл засалч эмчтэр очиж гинэ гэхээр өнөөдөр би толгомдоод байгаа асуудал маань миний амьдралын маяг өөрчлөлт нэхээсээ илүү 5 жилийн дараа би илүү 50 амьдардаг болмоор байна шүү дээ. 10 жилийн дараа би илүү одоо нөгөө нэг бэлгийн амьдралдаа хөвгтэй гоё юмэр байна шүү дээ. 10 жилийн дараах би өнөөдөр гаргасан миний одоо бэлгийн амьдралдаа нөхөрчгүй амьдралдаа өөрийнхөө амьдралдаа гаргасан шийдвэр маань үр ашиг нь 10 жилийн дараа намайг илүү жаргалтай болгох гэдэг шүү дээ гэдэг зүгээс хэлдэг тий. Тэгээд ярилцлага амар сайхан байлаа гэж яриад байна. Яг энэ дээр ингээ ярихад бол тий одоо ингээл над дээр хүмүүс ирж байгаа. Би бол ямар ч асуудалгүй гэл. Хүсэм бол би ямар ч үдийг асуудалтай болгож чадна. Тэр бол хүн болгонтаа асуудал байдгаа гэсэн үг. Гэр бүл үү, секс үү, өөртөө нойргууд лөө, гутар лөө, толгойн өвчнөө психосоматик руу яваад орж байгаа юм бол сэтгэл зүйн шалтгаан төвчнөд зөндөө байгаа шүү. Тийм болохоор хүн болгоо асуудалтай. Тийм хүн болгоо асуудалтай. Зүгээр нөгөө талаас зүгээр би Ердөнбаатар хэмжээс асуумаар байна л да. Одоо ингээд яг сэтгэл зүйн асуудлыг бол сүүлийн одоо 90-ад оны 2000 оны ч юм уу залуучууд илүү их ярьдаг. Яа тэгэхээр тэдний хувьд нөгөө сэтгэл зүйн ийм учраас би бага насны ийм травмтай учраас ингэж багадаа ингэж өссөн байна. Миний тархинд ингэсэн учраас би сэтгэл төвшөлтэй би одоо баг anxiety disorderтэй эднэр гэдэг ингээ өөртөө онш тавьчихсан. Энэ бол одоо бас нэг мод болсон. Тийм баг мод өөрийгөө онцлох. Тийм тренд болсон тийм. Гэтэл одоо юу гэдэг 40 настай хүмүүс ч юм уу одоо жишээ 80-аад оныхан 70-аад оныхан бол сэтгцийн асуудал өөрч ингээ сэтгэл төвшил айдас байгаад идэм шүүхлэр үгүй би ерөөсөө сэтгэлийн асуудал байхгүй. Надад ямар ч би баг намайг та баг сэтгцийн асуудалтай гэж хэллээ гэж өөрөлдөх нь холгүй хүлээж авна. Тэгэхээр нөгөө үе үеийн мэдээлэл авж байгаа хүлээж авж байгаа адилхан мэдээллийг өөр үнцгтэр хүлээж авч байгаа байхгүй каналууд нь өөр. Хүлээн авалтнаас. Тий, хүлээн авж байгаа нь өөр учраас хүмүүс тэрэн дээр өөр дүгнэлт хийж байгаа. Оюун дүгнэлт нь өөр учраас хандлага нь ч гэсэн өөр. Тэнгүүд би сүүлийн үед нөгөө бид нар биеинд амар ойш тавьдаг болсон тий. Чи нарциссист юм байна. Чи OCD-тэй юм байна. Чи депрешнтэй явж байгаа юм байна. Харин тий. Энэ дээр хэлэхэд сүүлийн ер нь бол нарциссизм гэж ярьдаг. Энэ чинь зөвхөн сэтгэл зүйн нэг хэв шинж. Цаана шизоид, параноид, истерик байгаа шүү дээ. Нөгөө та багшаа мэрэгшин хүний хувьд ингээд одоо жишээлбэл нэг найз бит хоёр хоёулаа уулзаж сууж байгаа. Нэг нь багийнхаа гэмтлийг яриад, би багийнхаа гэмтлийг яриад, би биендээ депрешнтэй, чи бага насны травматай, энэ нэр чайлтаа эмчлээ. Тэгэл тэгж ярил гарч байгаа хгүй. Та энийг ер нь хэр зүй зохистой гэж боддог юм. Ер нь бол энэ бол өвчрөх хам шинжээ ихний алга. Эрүүл хүмүүсд нэг тэхгүй шүү дээ. Юу тэр тий? Эрүүл хүмүүс бол одоо буюу ирээдүйд ямар асуудал байна, яаж шийдэх вэ? Тий. Би яаж хөгжих вэ? Тий. Тэгэл нэг амар хитрхи ингээд deep down бүх юм руу ингээд гүнзгий ороод байх шаардлага бас байхгүй. Чи эмч биш юм бол бүх юмыг айхтар судлаад эмчийнх нь ажлыг эмчт нь үлдээгээл хүн сэтгцэн ойж мэж тавиад. Тий, өөрсдөө бүр амар ойж тавиад тэгээд би bipolar та. Би нарциссист. Тий, яг үнэ оншоо гараад ирчих. Тий, яг үнэ. Одоо манай дээр бол ороод ирэнгүүт за ямар асуудлын сайн байна уу гэж үздэг эхэлдэг байхгүй юу? Тэгэнгүүт юу гэдэг вэ?
Би төрүүлчрэн шахажилттай. Би төрүүлчрэн томролттой. Тэгэхээр тэр төрүүлчрэн шахажилт томролтны үрд нь ямар ч асуудал үүсгээгүй гэж болно шүү дээ. Эсвэл миний тестостерон багасаад байна. Би ерөөсө тестостерон нэмжүүлэхгүй бол гэдэг ингээд нөгөө оншоо тавьчих ороод ирнэ. Гэтэл тэр оншийг чинь тавихад маш олон шалгуур байгаа гэдгийг эмчнэр үнэхээр өөрт нь хэрэгтэй мөгүй юу? Ингээд нөгөө бид нар ярилцчаад өөрт нь хэрэгтэй шинжилгээг нь хэлж өгдөг байхгүй юу? Гэтэл нэг юм үнцэнгүйтэй орж ирэнгүйтэй шууд үүдэн дээр яадаг гэхээр үлээ одоо манай ресепшн дээр орж ирэнгүйтэй би шинжилгээ өгнө гэд өөрөө шинжилгээг ингээд жирэл бичээд ороод ирнэ. За тэрийг өгчөөд тэгээд эмч хийлгсэн юм уу эмчтэр зөвлөгөө авах юм гэхээр за би өөрчлөлтөө болвол эмчэд үзүүлнэ. Уг нь эсэргээрээ баймаар байгаа байхгүй шаардлагагүй их шинжилгээ хийлгэж байгаа. Ер нь бол ихэнх нь тэгтэл оновчгүй бас хийлгэнэ. Эсвэл илүү хийлгэнэ эсвэл дутуу бас хийлгэнэ. Ингээд ажил өөрийгөө тэр одоо мөнгө хэмнээд байгаа цаг хэмнээд байгаа биш эсэргээрээ хоёр дахиад цусыг авах хэрэг болно. Эсвэл дахиад өөр шинжилгээ хийх хэрэгтэй болно. Өөрт нь шаардлагагүй өөр амьлаг руу өөр эмч рүү ч явуулах хэрэгтэй ч байсан байж магадгүй байхгүй юу. Гэтэл өөртөө онш тавих нь бол үнэхээр өвчрөх хам шинжин байна шүү. Өвчрөх хам шинжин. Нөгөө нэг тэр оншийг бидний жиглээд өгчлээ тийм. Ипохондрия гэж. Хайпохондри. Тэгэхээр монголоор айгуу гоё. Бас бид нар чинь ингээд нөгөө мэрэгжлийн нэр томьёогоор яриад би одоо ипохондри нөхөр энэ гэж бодсон ч гэсэн өвчрөх хам шинж гэж бас хэлж байна. Би заримдаа наагуу хин тэмэрлэлт байшээ. Би гэж хүмүүс ороод ирдэг. Би чадна би мэднэ би үйлсэн чинь гэж. Тийм. Тэгээ үйлсэн л та би маш их судалсан л та гэдэг. Манусасаа илүү шүү дээ. Ялангуяа OECD буюу уйлэгт бодлого үйлдэлүүдтэй нөхдүүд бол одоо ч наардмын нэлээд өн бол хилтэй уулз гадаад хэлний мэдлэгтэй англи дээр докторийн хэмжээний 2-300-аар нь уншичаад орж ирж байгаа байхгүй. Тэр хүний тэдэн оны тим судалгаан дээр ийм байсан болохоор би тийм байна. Энэ шинж надад таарч байна. Тий яг үнэ нөгөө тий яг тэгдэг дөрүүлчих. Би ингээд дөрүүлчихлээр танаа постыг уншсан чинь надад тэр шинжэнд харж байгаа байхгүй тий би уншиж тавьчихлаа. Дораараа тий. Дораараа. За тэгээд тиймэрхүү асуудлыг бол нөгөө нэг өөртөө битгий уншиж тавиач гэдэг асуудал гараад байна. Тэгээд өөртөө асуудал байгаа гэдгийг таньж мэдчихээд баярлалаа гэдэг зүйлээ. Лонш гэдэг бол доор хийж 4-5 шинж тэмдэг. Тэр шинжилгээнд дээр тэгжээж оншуулна шүү дээ. Хамгийн амархан онш бол манай онш байна. Өргөдлөө ш. Нөгөө нэг хамгаалалттай бэлгийн харьцаанд хамгаалтгүй бэлгийн харьцаанд тогтмол ороод нэг жил болохгүй өргөдлөө. Энийг бол тавьж болно шүү. Босд нь бол болохгүй. Олон яриад ирэхэд юм яах ч тийм. Зөвгөрий. Камерын бол хар мянга ирж шүү дээ. 3 2 1 ясаа. За ингээ хэдүүлээ 2 дугаар хэсэг рүүгээ орё гэж бодож ин подкастынхаа. Тэгээд энэ яг үнийг хэлэхэд ингээ нөхөрчгүй бэлгийн амьдралыг зүгээр л нэг сэдвэр тий. Тэгээд ингээ салгаад ярих юм бол яг маш их сэдв, том сэдв. Одоо гэхдээ яг нөхөрчгүй гэдэг талаас одоо бид нар сая яг бэлгийн харилцааны талаар ярьлаа. Тэгээд нөхөрчгүй гэхээр хэдүүлээ яг бэлгийн харилцааны үед одоо үүсэж байгаа тэр асуудал буюу жирэмслэлт гэдэг талаар нь арай жоохон одоо орж яриа л гэсэн бодолтой байгаа. За тэгэхээр танд одоо нөгөө нэг тань дээр эрэгтэй өргөдөлтэй ч юм уу жирэмслэлтэй асуулттай хүмүүс өндөө орж ирдэг. Над дээр бас орж ирдэг. Багш нар бас тэрнээс гадна нөгөө нэг сэтгэл зүйн шалтгаанд өргөдөл гэж байгаа шүү дээ. Тий, сэтгэл зүйн шалтгаан тодорхой л дээ. 2007-оос 15 оны хооронд би хавдар судлалын үндэсний төвд 8 жил зөвлөх хийсэн. Тэгээд сэтгэл засалч хүн хаана ажиллах вэ гэхээр голцсон нэг хөнгөвчлөх тасагт ажилладаг. Тэгээд тухайн үед нэг хөгшин байсан хавдартай. Тэгээд би ч нөө бүлгээр нь ховс идэг байсан. Тэгээд эмчээ би охиноо оруулж ирж болох уу гэд. Яагаад гэдгсэн чинь охин өмнө нэг хүнтэй гэр бүл байж одоо 10 гаруй жил хүүхдтэй болоогүй. Дараа нь ингээд хоёр дахь хүнтэйгээ суугаад бас нэг 6-7 жил болсон бас хүүхдтэй болоогүй. Тэгээд ингээд ховсонд оруулсан. Нэг үлээ хоёр удаа. Тэгээд тэл би марчиж байгаа шүү дээ ер нь. Тэгсэн чинь тухайн үед би ингээд нэг сонин сошиал оо ярилцлага өгöd Английн хатан хааны одоо сэтгэл засалчин цагт хэдэн паунд жилээ авдаг гэдгсэн чинь нэг нөхөр над руу дайрдаг байхгүй. Чи өөрөө сэтгцийн асуудалтай шаардандаа очиж хэвтүүл таарна гэлтгсэн чинь доор нь айгуу томор Эрдэнэбаатар эмчийг би мэднэ. Энэ хүний ачаар би өрийн зулайг үнэлсэн гэдэг байхгүй. Оо гэл тэгээ нөө бүсгүй шууд орсон л та. Тэгээ одоо би хоёр дахь хүүхдээ ингээд тээж байгаа. Гэд тэгээ яасан чинь нөхөр над дээр ирээд нөө тухайд би Моцартын аялгауг CD гаргадаг байсан. Тэгээд нөхөртэй нь ярьсан чинь тэр эмчилгээний дараа хүүхд болсон. Тэгэхээр энэ сэтгэл зүйн шалтгаанд өргөдлөг гэж бас байдаг. Энэ хүмүүс нэх мэддэггүй боловч байдаг асуудал. Психосоматик өвчин гэдэг бол тээ. Яагаад гэхээр хүн өөрөө ялангуяа манай дээр ч гэсэн одоо чинь өвдөх одоо нэг юм хам шинжтэй хүмүүсийн бас эзлэх хувь бас тодорхой нэлээх бас эзэлдэг байхгүй юу? Зарим тохиолдолд тэр хүмүүсийг яг хэдийд өвдөж гинэ өвдөлтнө гэдэг тэгэхээр
гэртээ очихоор. Диван дээр суухаар. Тэгээ тэр үед яадаг гэхээр тэр хүн бие жагнадаг байхгүй юу? Завтай энэ завтай. Тий. Гэтэл нөгөө за тэр ингээд за чиний энэ ингээд бас нөгөө талаас за чиний энэ чи өвчтөн байна гэд эмч хэлчихээр нөгөө чинь бүр бие жагнана. За энд чинь нэг өөрчлөлт байна шүү гэд хэлчихээр бүр бие жагнана. Яг тэрнтэй адилхан зарим тохиолдолд одоо зарим эмний гаж нөлөөг өвчтөнд хэлэхээр эмч мэдхгүйдээ биш зориу заримдаа хэлэхгүй тохиолдлууд байдаг. Тэрнээс нь болоод нөгөө бэлгийн үйл ажиллагаанд өөрчлөлт орчдөг хүмүүс байдаг. Зарим бүлгийн юмуд одоо чинь өрөн шинийг гаргах чиглэлийг өөрчилдөг. Зарим хүмүүс нөгөөдг нь хэлэхгүй болохоор анзаардагчгүй. Гэтэл зарим нь анзаарахаараа бүр айц нүд нь ингээд баг ардаарах нь олгүй орж ирдэг хүмүүсээс байдаг байхгүй. Тэгэхээр эмч тэрийг бас нөгөө хүндээ тохируулаад бас заримдаа хэлэхгүй юу гэдгийг бас шийдэх үеуд бас байна. Заримдаа зориуд хэлнэ, заримдаа хэлэхгүй ч болно. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйн шалтгаан гэдэг бол өөрөө маш том асуудал аа. Үнэхээр тий. Тэгээд дээрэс нь ингээд нэг барьцтай биш учраас онцлоход бас маш төвхтэй. Нэг дарагцсан байх шийдлийн дараа. Яг тэр эмэгтэйчүүдийг яхад одоо юу гэдгийг өндгийн эсвэл яг хэвээрээ нөхрийнх нь үрийн шингэнтэй сперм хурд хүч хэмжээ хэвээрээ төсмөрлөж жирэмсэлдэг. Шалтгаан дотроо гүргүдэл. Тэгэхээр манах бол явчихдаг. Нөгөө талаараа тийм байж байна. Энэ дэр бас нөгөө нэг эрэгтэйчүүдийн эмч эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөл юм байгаа учраас нөгөө нэг одоо Монголд гэх юм уу эсвэл зүгээр дэлхийд даяар л байгаа хэл та хосуудын харилцааны асуудал шүү дээ. Тэгээд үерхдэг юм шиг уулздаг юм шиг. Аль биесных юм шиг биш юм шиг. Тэгсэн чинь ингээд нөгөө нэг жирэмсэн болчдөг. Тэгээд тэр нь одоо магадгүй хүсээгүй жирэмслэгээд үрэн төлтөр дуустдаг ч юм уу. Эсвэл ганц бие ээжээр дуустдаг ч юм уу. Эсвэл хүсээгүй аль аль нь бэлэн болоогүй байж шиг нэг гэрт ороод дуусчихдаг шээ. Тэгээд энэ чинь бас нөхөрчмийн яг тэр харилцааны тал дээр амар том асуудал шүү дээ, тий. Тэнгүү та эрэгтэйчүүдийн хувьд ерөөхдөө бол үнэхээр эрэгтэй хүн болоход бэлэн болно гэж байх уу? Байлгүй байх уу? Тийм байлгүй байх уу? Ягаад тэгэхээр зүгээр сексийг бол хүн болгоо ичиж чадна, тий. Болно гэдэг чинь асар том өндөр хариуцлага. Тэр хүн бие сэтгэлийн хувьд, эдийн засгийн хувьд, бие махбодын хувьд одоо юу гэдгийг бүх талаасаа бэлэн байж аав гэдэг үүрэг хариуцлагыг хүний нөхөр гэдэг гэрийн өрхийн тэргүүнч гэдэг юм одоо монголчууд чинь олон янзаар тэгээд ер нь бол бидний өөрсдийн соёл чинь эр хүнийг дээдлэх, эрэгтэй хүнийг гэрийн өрхийн тэргүүн гэж хүндэлдэг юм нөгөө эрэгтэй хүнд авмгаалсан нийгэмтэй шүү дээ Азууд чинь тий. Тэгэхээр тэр үйлдэл та бэлэн үү? Та тэр хүний одоо өрхөө тэргүүлээд аваад явахад бэлэн үү гэдэг сэтгэл зүй, эдийн засаг тий бие махбодын хувьд бэлэн үү гэдэг асуудал бол бас өөр ихгүй тий. Тэгэхээр яг гэхдээ мэдээж болохгүй байжсэн чинь би болчлоо ч гэдэг юм уу ингээд тийм асуудлаар бол над дээр ирэх нь авралтай. Тий. Тэр асуудлаас болоод асуудал орох юм бол энэ болчихдог байна. Би энийг гаргаад үгүй. Одоо ингээд зүгээр өксөгөө нөгөө нэг хамгаалтгүй бэлгийн харилцаанд одоо мэдээж мэдлэг мэдээлэл дутуугаас шалтгаалаад хамгаалтгүй бэлгийн харилцаанд орчлоо. Жирэмсэлт гэдэг зүйл үүсчлээ. Тэр эмэгтэй өөрийнх нь бие учраас өөрийнхөө сонголт учраас хүүхдээ гаргах шийдвэрийг гаргалаа. Тэр эрэгтэй тэнцээ байна. Тэр эмэгтэйтэй ингээд харилцаагаа үргэлжлүүлэх ёстой юу? Эсвэл ингээд co-parenting одоо хамтдаа эцэг үүргийг хүлээх ёстой юу? Эсвэл бүр ингээд харилцааг зогсоох ёстой юу ч гэдэг юм уу те. Тэнгүүд минь бас тань дээр миний бодлоор энэ асуудал ингээд хүний эрэгтэйгийн ч тэр эмэгтэйгийн ч тэр төрж байгаа хүүхдийн хувьд ч тэр сэтгэл зүйд нь тэгээд дээрэс нь амьдралд нь ингээд маш том хэсгийг эзлээд оронгоор нь эргүүлчин те. Тэгэхээр иймэрхүү асуудлыг одоо жишээлхэд үрдэг хөөс нөгт болох юм уу. Тэгээд нэр харилцааны нэг асуудал одоо байж тээ нэг үрдэггүй мэддэггүй ч юм уу нэг тиймэрхүү. Тэгээд тэнгууд иймэрхүү асуудал тань юу нэр юм санагддаг байх. Энэ дээр нэг асуудал юу гэхээр нэг одоо чөлөөт ертөнц 60-аад оны үеэс сексийн хувьсгал гэж гарсан. За. Францаас үүдэлтэй. Тэр үед нэг сая тэр үчин шинэд ордог байхад би яг энийг аягүй судалж байсан байхгүй тий. Тэгээд за бүр өргөжлөх юм бол нөө Зигмунд Фройд гэдэг нөхөр тэр 30-аад оны үед секс ингээд юм болгон либидо гэж гаргаад ирсэн. Тэрнээс хойш эмэгтэйчүүд маань усанд орохдоо ингээд юу н богинсаад зүйлдээ усны утасны гасан түүх байдсан шүү дээ. Ийм байжсэн аа. Нөгөө эмээ бандаа шийдчихсэн аа. Ингээд дэше олчдаг. Тийм. Тэгэхээр үүнтэй холбоотой бас нөгөө one night гэсэн тийм нэг удаагийн уулзалт гэсэн ойлголт байдаг. Тухайн хүн ингээд хоёр хүн биеиндээ таалагдлаа, унтлаа, харамслан зарим тохиолдолд жирэмсэн болчдөг. Тэнгүүд нөгөө залуу дээр очно эмэгтэй хүний хувьд бол энэ ч өөр аягүй том сэтгэл зүйн асуудал шүү дээ. Үнэхээр хайртай хүнтэйгээ гэр бүлээ төлөвлөөд хүүхдтэй болъё гэд болж ивэл эн чинь бол аз жаргалын хэрэгэл. Гүү байх юм бол энэ сэтгэл зүйн хувьд бол маш том цогцолтой. Тэнгүүд нөгөө эрэгтэйдээ хэлнэ, за юм болчлаа гэнхүүд
зарим ирчүүд бол хүлэн зөвшөөрөхгүй, зарим нь ахуулгын, зарим нь өстой сайн хэлдгээр гэр бүл болно. Гэтэ харьгүй ажиж гэр бүл болчих. Болсон яг зөв. Тий үүргээ хүлээгээд хариуцлагуулаад бас тэгдэг хүмүүс бас байдаг шүү дээ. Тий байдаг. Гинхүүд энэ үнэхээр хоёр хос биендээ хайргүй ингээд гэр бүл болчих юм бол тэгээ бие биенээ таниагүй, ар гэрэн мэдэхгүй, тэгээ сэтгэл зүйн үйл нийцсэн тийм хос болчих юм бол энэ бол насан туршийн эмгэнэл. Байнгын хэрүүлтэй ууралтай үл ойлголцол. Тийм. Тэгэхээр мэдээж өөр хүндлтийг бол дэмжиж байгаа зөвшөөрж байгаа юм бол биш. Гэхдээ хүн бол мэдээж төлөвлөж явах хэрэгтэй. Хинтээ хаана яаж бэлгийн харилцаанд орохыгаа бас бодож явах хэрэгтэй. Харамсалтай нь тийм биш тохиол одоо зүгээр нэг шоуж жаал хальт халдсан согтуу байдалтай ч гэдэг юм орчих ч гэдэг юм уу те. Эсвэл магадгүй тэр оройдоо таалагдсан ч гэдэг. Тийм тохиолдол байдаг. Тэгэхээр ер нь бол яг тийм нөхцлүүд үйл явдлуудаас аль болох зайлсхийсэн нь дээр шүү. Эсвэл нөгөө хамгаалалттай. Тийм бэлэгчээр. Тэгээд над дээр ч гэсэн бас нөгөө нэг одоо энэ бол над дээр ирдэг асуудал шүү дээ. Эмэгтэйчүүд ингээл айсан төгссөн байдалд ороод ирнэ. Өчигдөд тасраад унсан байсан. Ажууд ингээд найзуудтайгаа ингээд зугаалсан. Тэгээд нөгөө нэг бэлгийн харилцаанд хамгаалтгүй орчжээ. Тэгээд жирэмсэн болсон хэсгээ мэдмээр байна. Эсвэл нөгөө жирэмснээс хамгаалах 72 цагийн нэг одоо ухах уу хизээ ухах вэ гэдэг асуудалтай орж байна. Тэгэнгүүт над дээр хэдэн хүний хэдэн орж ирж байгаа вэ? Тэгэнгүүт тэнцээ мэдхгүй маш олон эмэгтэйч байна. Дийлэг нь мэдхгүй. Тэрнээс гадна энэ дээр бас дан ганцхан жирэмслэл гэхээс илүү бэлгийн замаар дамжих халдвар төвчнүүд байна. Тэмбүүхийн асуудал амар их байна. Сүүлийн үед те. Тэмбүүч нөгөө нэг хүмүүс одоо туснаас арилдаг гэсэн юм чи. Тэгэл манай бас зарим үйлчлэгч нөгөө нэг тэмбүүд ямар нэгэн байдлаар амьдралдаа ганцуудаа бэлгийн харьцаанд орж үзэл тэр нь тэмбүүтэй үнтэй таарал тэмбүүтэй болцсон. Тэнгүү тэр нөгөө нэг туснаас нь эсрэг би нөгөө нэг үргэлж гарч ирээд байдаг шүү дээ. Тэнгүү дараагийн харилцаанд орохдоо эм чи миний энийг нугат өгч. Би бол нэг айгу зүү сайхан амьдэрсэн. Ингээд миний хоёр дахь харилцаа бол энэ. Гэтэ би нөхөртөө тэмбүүтэй гэдгийг хэлмээргүй байна. Нэг мал нугат өгч гэсэн асуудал дээр. Тэгэхээр тэр дан ганц жирэмслэхээс илүү бэлгийн замаар дамжих халдварын асуудал ч гэсэн байдаг. Эрэгтэйчүүдийн өвч гэсэн бас юм нэлээд үү тийм шүү дээ. Бүр 3 дугаар шатандаа орцсон тэмбүүтэр чи одоо хэдэн жилийн дараа вэ тийм. 3 дугаар шат гэдэг гарч шүү дээ. тархинд орчсон гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм дотор эрхтнүүд юм өвчлөлтсөн гэсэн үг. Тийм тэгэхээр тэмбүү харамсалтай дэлхийн даяараа эхний одоо 4 бэлгийн замын халдварын 4-т орцсон явж байгаа. Монгол улсад ч гэсэн тэмбүү өвчлөлөөр 1-р орцсон явж байгаа юм билээ. Монгол улсын тэр нөгөө бэлгийн замын халдвар төвчин дотор. Гэхдээ энэ дээр ингээ мэдээллийг бас шүүгээд бүр наривчлаа шүүгээд үзэхээр нөгөө тэмбүүгийн шинжилгээг одоо өгж байгаа хүмүүс нь маань голцоо жирэмсний хяналтанд орж байгаа эмэгтэйчүүд дэлгийнх нь байгаа. Гэтэл зарим эмнэлгүүдэд одоо жишээ нь юу гэдэг бэлгийн замын халдварын наривчлсан газараас бусад газар мэдээ статистика тоо баримтаа зүй ёсоор нүгж гин үү. Гэтэл тэгээ халамидын халдвар гэдэг хүмүүс баг анхудаа сонсож байгаа юм шиг ч хүмүүс байдаг тий. Гэтэл халамидын халдвар закутны одоо өмнө гიშгчээдэг. Яг тэгвэл закутны халдварыг бол шинж тэмдэг байдаг учраас эрэгтэй хүн тэр дундаа шинж тэмдэг байдаг учраас хамгийн түрүүн шинж тэмдэг шийснээс өмнөөс нийтээ гараад эмнэлэгт очдог. Гэтэл бэлгийн замын халдвараар өдөрт 1 сая хүн дэлхий дээр өвчлөж идэг. Энэ бол бүр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээ. Жилд 375 сая хүн жилд бэлгийн замын халдвар төвчнөр бүртгэгддэг гэдэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээ. Тэгэхээр өдөрт 1 сая явгац. Тийм. Тэгээд энэний 40% нь шинж тэмдэггүй халдварууд байдаг. Тэгэхээр чин цаана нь бид нар 30 төрлийн халдвар төвчнөөс ер нь бол шинж тэмдэгтэй бид нар 10 хэдэн төрлийн халдварыг л онцлоод байна шүү дээ одоогоор. Гэтэл дараа нь алстаа хавдар үүсгдэг халдварууд манай улсад хөхөнцөр вирусын асуудал маш их болж байна. Тэр закуудын тэрхамнаас гингүүч эрэгтэй хүнд барагтаа онцлогдохгүй шүү дээ. Нөгөө нойтон төрхцээр л хардаг учраас эмэгтэй хүнд маш сайн онцлогддог. Эрэгтэй хүнд бол PCR-ын шинжилгээгээр гарч ирж болно. Тэгвэл эмчнэр бол бас нөгөө тэрний эрсдлийг бодоод ихэнхдээ дандаа давхар эмчилгээ бичиж өгдөг. Тэгэхээр энэ эрсдлээс нь хамгаалаад гэдэг шиг тэрнээс гадна одоо сүүлийн үеийн шинэ халдварууд байгаа. Микоплазмын халдварыг сүүлийн үед онцлдоггүй гэж байгаад илүү сайн онцлж байгаа. Гэхдээ микоплазмын халдварыг чинь дотор нь бас зарим нь өтрээний хэвийн бичил биеийн балансын өөрчлөлттэй холбоотой өвчлөлүүд байна. Гэтэл зарим нь бол яг бие заасан халдвар төвчин гэж бас байгаа тийм микоплазм чинь дотор. Тэгэхээр нөгөө тэмбүүгийн юутай адилхан бас одоо нөгөө шарах гардаг бэлгэрхтний шарах байна. Зөөлөн шарах, хатуу шарах гэл тийм. Тэгэхээр нөгөө дүкрэгийн өвчид нэр гэдэг байна. Тэгэл юуны үлээ умдаг гэж хэлж байгаа. Умаа гэж умдагны хачиг гэж ярьдаг тийм. Очин бол бөөс гэдэг гэсэн. Тэр Монгол улсад байдаг юм тийм үү гэхээр харин бас байдаг юм. Үе үе гарч ирдэг. Уянчуудаа устдаг юм уу гэхээр байдаг.
Хөшөөбөр дээр хачиг бөөс гэдэг юм чи Монгол байтугай Германд ч зөндөө байдгийг билээ шүү дээ. Тэгэхээр бид нар нэг амар нэг бурангуудаач нэг амар хоцроод байгаа биш. Тэгэхээр сая би 4 сарын ерөөсөө сая нэг хэдхэн хоногийн өмнө бэлгийн замын халдвар өрсөлд өвчний нэг солонгосын нэг хуралд оролцоод дэлгэл тавиад ирсэн чи Япон юм ч асууж байгаа байхгүй. Манай улсад Тэмбүүгийн өвчлөл бэлгийн замын халдварын нэгдүгээр тавьж байгаа. Манай тоо бол гэхдээ 24 онд ихсээгүй. Гэхдээ стил нэмэгдээгүй. Ч гэсэн нөгөө нэгдүгээр байранда явж байгаа ч гэсэн өмнөх оныхаа халдвараас ихсээгүй юм билээ. Тэр бол бас баярлалтай мэдээ. Тэгэхээр манай хяналт бол уг нь сайжирж байгаа. Яг тэгэхээр эртэлрүүлэг гэдэг бас нэг буянтай том ажил бас явагдаж байна л та. Тэгэхээр энэгээр бол бас огт өвдөжсэн аа одоо идэвхтэй явж байгаагаа мэдгүй хүмүүсээс их илэрсэн. Тэгээд дэмжлэгээ хийж байгаа учраас бас энэ бол бас халдварын тоо нэмэгдээгүй гэдэгт бол бас баярлах мэдээ хаа. Ер нь бол нөгөө шин зүйл альва мартагдсан одоо хуучин гэдэг шиг нөгөө 60-д онд тэ эрүүл мэндийн тухай зүйл толгой улсын тэ аян гэд 3 удаа экспедиц яваад тэгээд бэлгийн замын тэ салгасан. Тэр тэгээд тэрнээс хойш бэлгийн замын халдварт өвчин дээр хяналт айгүй чанга болсон. Бүгдийг бичдэг баг албан байгууллага руу бичдэг. Тэр хэмжээнд өгдөгчсэн биш магадгүй. Тийм. Тэгээд энэ хүн бол одоо яс суртахууны доголдолтой нөхөр байна. Бэлгийн замын халдварт өвчин авсан баг тэгдэг амар бүлий хийжсэн байна. За гэхдээ тэрний ачаар Монголд бол Тэмбүү үндсэндээ байхгүй болсон бэлгийн замын бусад халдварт өвчний одоо эрс зөөрсөн. Гэхдээ ардчлалын ач гэх юм уу хашилтан дотор одоо манай сэтгцийн үед бол донтолт 40 дахин нэмэгдсэн, амиа орлолт 10 дахин нэмэгдсэн, үүний хажуугаар бэлгийн замын халдварт өвчин бас төдийчнээ нэмэгдсэн. Ямар ч хараа хялтгүй болсон. Тэгэхээр нөгөө хит чөлөөтэй байх гэдэг бол ёс суртахууны хувьд бол хүн өөрийгөө л авч явж байгаа учраас зүйл байгаа болохоос биш бүхий нээлттэй гэдэг нь чи бүгдийг хийх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо хүмүүсийн дунд ч юм уу тийм яриад одоо нөгөө нэг 100 ганцаараа онжуулахгүй болохгүй юм уу? Тиймэрхүү тийм. Тэгээд баг ингээд бэлгэвчтэй бэлгийн харьцаанд орхон баг ингээд баг тийм буруу одоо бэлгэвчүү байх нь илүү гоё ч юм уу тийм. Ялангуяа шилжтийн насны одоо нас бий төрсэн хүмүүс ч юм уу тодорхой хэмжээний мэдээлэлтэй хүмүүс бол аль нь зөв бэ, аль нь буруу вэ гэдгийг ялгахчихж байгаа. А гэтэл тэнцээ нэг одоо нэг хэсэг бөөнөрөө найдуудаараа сууж байгаа өсвөр насны хүмүүс тийм бэлгэвч байх нь гоё юм байна штэ. Эсвэл ингээд олон хүнтэй унтаж үзэх нь одоо хүмүүс одоо body count mount гэж ярьдаг болчихсон шүү дээ. Тэгэхээр олон хүнтэй унтаж үзэх нь хэрэгтэй юм байна штэ гэсэн мэдээлүүд явж байгаа. А гэхдээ тэр одоо ингээд нөгөө нэг амьдралд нь ингээд одоо том толб үлдээгээд байгаа гэдгийг ойлгохгүй. Тий ойлгохгүй. Тэгээ бид нар дээрээс нь тэрийг хараад байгаа штэ тий. Тэгэхээр ингээд одоо 20 жилийн өмнө ч байсан одоо ч байд 20 жилийн дараа ч байх. Тэгээд эмчнэрийн зүгээс яг ямар комментиг ингээд одоо үзэгчтэй ч юм уу сонсогчтой хэлэх хүсдэг вэ? Тэгэхээр ер нь бол бэлгийн амьдрал гэдэг бол зөв зүгээр ингээд шууд хийждэг ажил ерөөсөө биш. Заавал тодорхой хэмжээнд за мэдээж мэдлэг боловсрал байх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь хамгаалж сэргийлж болох бүх арга хэмжээг авсны үр дүнд хайртай хосуудын хийдэг үйл ажиллагаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тэр сэтгэл хөдлөлөөр яах юм бэ? Хийдэг дийлэнх нь харьцаа тий. Тэгэхээр тий яг л сексиг бол бүх амьтан хийж байгаа шүү дээ. Бид нар ч нөгөө амьтнаас ялгаатай ухамсарт гэдгийг ойлгох хэрэгтэй учраас тухайн хүнээ судлах, мэдэх, таних тэгээд нэгэн хэрвээ та хоёр үргэлжлэн найзлсан бол нэгэндээ үнэнч байх гэдэг чинь хамгийн найдсан зүйл. Түүнээс биш зүгээр л хинч секс хийж чадах учраас хүн хүнтэй очиж секс хийгээд болохгүй. Өөрөө чинь эрсдэл үүсгэж байгаа. Тэгээд тэрнээсээ тэгж их таашаал авах юм уу? Харин одоо түрүүн бид нар ярьлаа шүү дээ. Бэлгийн харилцаа гэдэг бол дангасан биеийн таашаал хандуулт мэдрэмж биш юм аа. Энэ бас сэтгэлийн холбоо одоо хоёр хүний хоорондох одоо тийм нандин мөч юм аа гэдэг. Тэнгүүд тэр стажийн хэлдгээр хамгаалтгүй бэлгийн харилцаа, олон бэлгийн хамтрагчтай байх энэ гэдэг нь одоо бидний гайхуулаад байх тийм гайхуулаад байх зүйл ч юм уу эсвэл тийм нийгмийн тренд ерөөсөө биш те. Тэнгүүд одоо орчин үед бас залуучууд гэж байгаа шүү дээ. Тэгэл одоо эрэгтэй хүмүүс бол ингэ баг тоогоор өнгөрөөд эмэгтэй хүмүүс болсон чинь тоогоо даарна энэ гэж ярьдаг те. Гэхдээ одоо нөгөө нэг та нөгөө нэг бас түрүү хэлчихсэн эрэгтэй эмэгтэй хүн гэдэг чинь хоёулаа өөр хүмүүсээ гэд. Гэхдээ нөгөө нэг морал гэдэг хүн болгоны хувьд ингээд тийм ёс зүйн хэмжээ гэдэг зүйл байгаа. Эрдэнэтээр өгсөн бас нөгөө нэг бичлэгүүдээр аягүй их ярьдаг шүү дээ. Тэр энэ ёс суртахууны тал дээр ч юм уу энэ зүйл дээр ямар нэгэн коммент байна уу? Тэглэг яг нөгөө нэг ерөөсөө хүн төрөлхтөнд нэгдсэн нэг гол ойлголт байдаг шүү дээ. Хүний эрхчлөө нөгөө хүний эрхчлөөгөөр хязгаарлагдана гэж. Нөгөө хүний тэ амьдралын чанар, нөгөө хүнд ямар нэгэн тэ сэтгэлд нь сэв үлдээх зүйл хийхгүй байх юм бол энэ бол ёс суртахуун. Энэ дээр хүн өөрөө өөртөө ёс суртахуун өндөр байх юм бол тэр бол жинхэнэ
тий. Өөрийнх нь үнэт зүйл сэтгэл ханамж байж байдаг. Би ёс суртахуунтай хүн шүү. Би буруу юм хийхгүй тий. Би яг зөв амьдрна. Би яг зөв бүхний төлөө мэдээж төгс байдал гэж л эзэж байхгүй. Перфекционизм гэж ярьж байгаа тийм. Хэд тууширчих юм бол төгс байх юм бол энэ бол бас өөрөө асуудал. Одоо манай талын уйлгт бодлоо OCD гэж ярьж байгаа тийм. Тийм болох магадлал өндөр. Тэгэхээр ёс суртахуун гэдэг бол тухайн хүнд өөрт нь яг өөрт нь хамгийн тааламжтай мэдрэмж өгөх. Тэр байдал гэж би боддог юм. Сэтгэл ханамж. Тийм. Яг энэ сая хэлж байгаа чинь чиний эрхчлөө, бусдын эрхчлөөр гэдэг маань бидний монголчуудын хувьд бол нөгөө маш их суралцах биш үү? Энийг бүр байн хүн болгон бүх насны хүмүүс өдөр тутамдаа анхаарч амаржуулахгүй тийм. Би тамхи татж байгаа юм чинь одоо надад л би л сайхан байл болоо гэд хойдолт нь хүүхдэд төрсөн үе явж байгаа тамхи татаад явж идэг хүмүүс бол бас бодох хэрэгтэй шүү дээ тийм. Тэрнтэй адилхан бас би сайхан байж ивэл би бэлгийн харьцаанд орж ивэл тэр эхнэрийг би одоо мэддэхгүй байвал болоо өвчөө авчиж өгөхгүй бол болоо гэж бас бодож болохгүй байхгүй юу. Тэгэхээр тэр хүн чинь өөрөө өөрийгөө нэг өдөр бас шүүх цаг өдөр ирнэ штэ. Би ингээд айгу буруу амьдэрчтэй. Тий гэтэл би ингээ хайртай хүнээ ингэж гомдоожтэй ч гэдэг юм уу. Гэтэл тэрэн дээр бол нөгөө бас эргээд одоо нөгөө монголчууд ярьдаг карма гэж ярьдаг тий. Тэгэхээр зөв амьдрах гэдэг чинь бол үнэхээр бас хамгийн амьдралын бас үнд зүйлийн нэг тий. Би энэ дээр бас нэг юм бод. Нөгөө нэг одоо ингээд эмчнэр би ингээд аль болох надаар орж ирж байгаа хүнийг би шүүхгүй байхыг хичээдэг. Одоо жишээлбэл над дээр одоо өнөөдөр би 5 хоног өмнө А-тай бэлгийн харьцаанд орсон. Өнөөдөр би Б-тэй бэлгийн харьцаанд орлоо. Эмчээ альных нь хөвгт вэ? Яа. Тэгэж орж ирдэг хүмүүс цөөхөн биш. Одоо ялангуяа миний мэрэгчлж яг энийг нь одоо ялгаж өгөх хэрэгтэй хүн шүү дээ тий. Тэнгүүд би хувь хүний хувьд бол эмчигийн хувьд тэр надад итгэл үзүүлээд тусламж авах гээд ирж байгаа учраас чи чинь нэгэд 2 хүнтэй ингээд хамгаалтгүй бэлгийн харьцаанд орчдөг нөхөрч өрөөлмөний боловсрал хаанаас хүн бэ гэж хэлхийг мэр санагддаг бодож хэлэхгүй би хэзээ ч хэлэхгүй шүү дээ. Хэлж болохгүй. Тэг би ч гэсэн тэгдэг одоо манай дээр чи яг тийм шүү дээ. Эрэгтэй хүмүүсийн хувьд ч гэсэн эмчээ би одоо ингэсэн юм одоо би их нартай ингэчлээ яах вэ? Эсвэл нэг байтугай би 2 3 ингээ уулздаг бүсгүүтэй байдаг гэдэг айлын бүгдийг нэмчлэх үү энэс нь халдвар би авч үг хэнд нь халдвар өгч гэдэг юм уу те надад үндэ шүүх ирэх байхгүй миний өөрийгөө бол нэмчлэх тийм гэхдээ тэр хүмүүс бол мэдээч хэрэг яг эмчэд итгэсэн учраас үнэ хэлж байгаа гэхдээ би тэрэнд нь эзэж буруу шаардгүй гэхдээ тэр хүмүүс мэдээж өөртөө бас боддог л ажил байгаа л да. Тэгээ би зүгээр яг энэ тохиолдолд яг би зүгээр юмгийн хувь эмч гэсэн мэрэгчлэн гэсэн үднээсээ биш. Тэнгүүд миний нөгөө хувь үний үзэлтэй ч юм уу тодорхой хэмжээгээр ингээд төршил үүснэ шүү дээ. Тэнгүүд би дотроо ингээд нэг амар тийм одоо ингээд эрэг сэтгэлээр ингээд бодонгод энэ хүний гэр бүлийнх нь харилцаанд ямар нэгэн асуудал байна. Энэ хүний сэтгэл зүйд нь ямар нэгэн асуудал байна. Тийм учраас одоо ингээд нөгөө нэг төр зүрийн дофамин гэж бид нар яриад байдаг шүү дээ. Төр зүрийн дуурын сэтгэл ханамжаас ингээд таашаал авахын тулд одоо жишээлбэл зарим хүмүүс иддэг, зарим хүмүүс гүйж алхдаг бол тэр хүн ингээд хамгаалалтгүй бэлгийн харьцаанд ч юм уу ороод эсвэл ингээд нэг удаагийн одоо нөгөө нэг ингээд өөрийгөө эрхчлөөтэй болгоод ч юм уу тэр байдлаас ингээд сэтгэл ханамж аваад сурцсан хүн юм байна. Тэгээ магадгүй энэ зохилт ч юм уу дараагийн зохилтууд энэ хэзээ нэгэн цагт өөрчлөх баг. Гэхдээ олон удаа алдахаас өмнө ийшээ явуулчаар санагдаад байна. Ер нь бол тань. Тэгэхээр одоо өнөөдөр нөгөө дунд сургуулийн хөтөлбөрт бэлгийн боловсролын сэдвүүд бол бас ордог болчихсон байгаа. Тэгэж бас нэг онгой байдаг ч гэдэг. Ингээд нөгөө хүүхэд нь шилжилтийн насанд ирэл яг тэнгууд аав ээж хоёр нь яриад за одоо хүүхдтэй энэ бэлгийн боловсрол олгоё гэд. Тэгээд хүүхдтэйгээ ярьсан чинь аав ээж та хоёр надаас юу асуух гэсэн, юу заалах гэсэн гэж. Аав ээжтэй заах. За тэгээд энэ дээр би бол нэг жирэмслэлтийн талаар илүү ярих гэж бодсон. Гэхдээ жирэмслэлт гэдэг дээр одоо нөгөө төрсний дараах болон төрсний өмнөх сэтгэл готрал гэдэг зүйлүүд байна. Тэрнээс гадна сүүлийн үед би бас нөгөө нэг айкон дээр мэдээлэл бэлтгэхэд харж ирсэн чинь эрэгтэйчүүд хүртэл нөгөө төрсний дараах сэтгэл готролд өртдөг, босны дараах сэтгэл готролд өртдөг гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр та хоёрын туршлагаас энэ жирэмслэлтэй холбоотой сэтгэл зүй асуудал эрэгтэй болон гэр бүлүүдэд тэрнээс гадна нөгөө нэг энэ чинь бас нөгөө хадам талаар гэдэг асуудал ирж ирнэ шүү дээ. Тэр ер нь ямар хөө? Ер нь бол маш их харамсалтай. За мэдээж жирэмслэлт гэдэг бол хүссэн, төлөвлөсөн одоо жирэмслэлт байна. Тэр бол сэтгэл ханамжтай хөвгтэй бол гисэн ч гэсэн тухайн хүний одоо эмэгтэйнийхээ сэтгэл зүйн төлөв байдлаас хамаарат тодорхой хүмүүс эрт үеийн одоо хордлогын үед ч гэдэг юм уу бэлэн ингээд хичнээн хүсчээвч мөн чанарынхаа хувьд бол ээж болоход бэлэн биш байсан үед ч гэдэг юм уу хамраад гутралд ордог. Жирэмсний үеийн гутрал гэж байгаа шүү дээ.
За ихэнх үеийн хордлого, магадгүй хожуу үеийн хордлого, алин дээр нь ч хамаагүй гутралд орох магадлалтай. За дараа нь төрлөө. Төрөнгүүд өөрөө бас дахиад сэтгэл зүйн үед би нөгөө дандаа ярьдаг даалдан хүнсрийнхаа мөн чанарынхаа хувьд бэлэн биш байх юм бол дахиад гутралд ордог. Жирэмсэн байх үедээ айцтай бас их байдаг. Одоо хүүхэд маань эрүүл байх болов нөгөө төгшөмтгий эмэгтэйчүүд явж та би төрч чадах болов төрсний дараа хүүхэд маань эрүүл байх болов миний нөхөр одоо найз залууч гэдэг юм яаж хандах бол гэсэн энэ бол өөрөө амьдралын маш том тийм сорил өчдөг. Тэгэхээр үнэхээр төлөвлөгөөгүй бэлдээгүй байх юм бол эдгээр сорил бол энгийн жирэмслэлтээс бас хэд дахин илүү тэр эмэгтэйд тохиолдох магадлал өндөр. За нэг талаар аав явд. Эсвэл нөгөө хүснөө хүсээгүй гэдэг. За хүсчихсэн байх юм бол бас нэг өөр. Гэхдээ хүссэн ч гэсэн өөрөө сэтгэл зүйн үед, эдийн засгийн үед, за ар гэр өстөнө хадмын худын үед бэлтгэгдээгүй байх юм бол асуудал үүснэ. Бүр ингээд хадмуудын оролцоо байж байгаа байхгүй юу? Саяхан ч гэсэн ингээд байнга ирдгүүдийн нэг нь саяхан бүр хадам ээж нь бэрдээ. За чи төр, тэдэн удаа төр, чи болоогүй н ахуул гэж зааж ивэл яах вэ? Тэгээд хүлийн зөвшөөр хүүн ээжийнхаа үгээр бэр зөвшөөрөхгүй. Тэгээд яг өөрөөр ингээд төрсөн тэнгууд нөхөр тэ ууртай ахуул гэж яхад чи яагаад төрж байгаа юм. Тэнгууд тэр эмхтэй мэдээж сэтгэл зүйн асуудал орно шүү дээ. Гэхдээ нөгөө өөрөө байхыг хүсэж байгаа юм чинь 3 удаа төрчихсөн. Тэнгууд нөхөр бол ерөөсөө ингээд бүр анхаарахаа болоод тэ ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлэх ёстой бүлгэх юм сэтгэл зүйн хүчирхийлэлд оруулцдаг ч гэдэг юм. Амьдрал гэж ариун гэдэг утгаараа бол ёстой юм болон байна. Тийм үү. Би бол бас яг над дээр бас нөгөө нэг өргөдөлтөй хосуудч гэсэн нөгөө нэг хадам аав ээжигээ дагуулад ороод ирдэг хүмүүс байдаг. Тэгээ би бол ингээд 35 настай ингээд нас бие хүрсэн эрэгтэй эмэгтэй хүнтэй ингээд ярилцмаар байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингээд ээж нь дундуур орж ирээд левтэ 62 би яах вэ гэдэг юм. Тэр хүмүүсийн чинь хүлээж авах шал ондоо тий нөгөө хүмүүс нүр ачаа өр удамч гэдэг нөгөө хүмүүс гэр бүлээ зөхөх гэдэг тий. Яг энэ нөгөө дааврын асуудал өөрөө бас нөгөө сэтгэл гутралын асуудлаас сургадаг штэ жирэмсэн үеийн тий. Тэгэхээр жирэмсний төрсний дараах гутрал гэдэг сэтгэл зүйн асуудалтай адилхан эрэгтэй хүн ч гэсэндээ яг аав болсны дараа дааврын солилцоонд бас өөрчлөлт ордог. Тестостерон буудаг үе байдаг. Өшөө дахиад нөгөө саяын тэр сэтгэл түгшил өөрт нь маш их өндөр хариуцлага ирж байгаа учраас аав ч гэсэн дагаад айц түгшилд орно. Тэгэхээр тэрнтэй холбоотой бэлгийн үйл ажиллагааны хямрал аль алинд нь гарч ирнэ. Энэ бол зөвхөн төр зүрийн асуудал. Хүн болгон тохиолддог учраас гэр бүл болгон тохиолддог учраас энийг даваад болоод гарах хэрэгтэй. Түүнээс биш одоо юу гэдгийг энэ дээр би ста нэрээ яана гэд ингээд улам айцсан улам тийчгээд иж бас тийм яах. Тэгэхээр нөгөө талаас энэ асуудал маань төр зүрийн байдаг асуудал гэдэг дээр бас хүмүүс бэлтгэлтэй мэдээлэлтэй байх хэрэгтэй байна. Тэгэхээр эмчнэр ч гэсэн одоо бол бас хэлдэг байхаа нөгөө төрсний дараах эмэгтэй хүний бие альбрын өөрчлөлт. Нөгөө эмэгтэй хүн чинь төрхийн өмнө байсан нөгөө нарийнхан гуайлыг би алга болно шүү дээ хэсэг хугацаанд. Тэгэнгүүт нөгөө тэрнээсээ болоод өөрийгөө голох, биеэ голох тий өөрийнхөө биеийг голох тийм шинжүүд бас гарч ирдэг. Нөхөр их нэрээ голох. Тий нөхөр бас их нэрээ голох. Тэгэнгүүт нөхөр нөгөө таргалцсан одоо ийм болцсон гэдэнгүүт нөгөө миний бэлгийн дур хүсэл өрөхгүй байна гэд тэр дундаа жирэмсэн байх үед нь гадуур эхнэрээ хуурж бэлгийн замын халдвар авдаг тохиолдол нэлээд илбэг гэдэг шүү. Тэгэхээр энэ айгу онцгүй муухай. Харин тий би тэгээд бид нар одоо ингээд нийгэм тодорхой хэмжээгээр бас ингээд нөлөөлөл үзүүлэх ёстой бүлэг штэ тий. Тэгвэл бидний ажлыг олонний танил хүмүүс хийгээд байгаа. Тэнгүүд яг бид нар энийг ингээд ямар мессежийг өгөөд ч юм уу яаж хандвал ингээд одоо өнөөдөр энийг сонсож байгаа нэг хүнд ч гэсэн ингээд одоо шийдэл олж өгч чадах юм бол энэ бол үнэхээр бас айгүй олон жил боддог сэдв асуудал цаашдаа ч гэсэн нэг байнга ярих болно. Хүмүүс хамгийн гол нь яг мэргэжлийн хүмүүсийн яриаг сонсоосоо гэж боддог. Гэтэл өнөөдөр нөө инфлюенсер гэж ярьж байгаа хүмүүсийн нэлээд хувь нь мэргэжлийн биш жогмоогоор хэлэхэд нөө цэжний хангаараа гэх юм уу сэтгэл хөдлөл мэдрэмжийнхээ дагуу яриад байдаг. Гэтэл энэ бол ерөөдөө шинжлэх ухааны үндэслэлгүй кейсүүд бас нэлээд багтдаг. Тэгэхээр ямар ч юм нөгөө нотлогон дээр суурилсан шинжлэх ухаан гэдэг шиг нотлогон дээр суурилсан ангаах ухаан гэдэг ойлголтынхаа хүрээнд яг одоо эмчнэрийн ярьж байгаа зүйл бол яг баттай нотлоготой байдаг. Тэгээд шинжлэх ухааны үндэслэлтэй байдаг. Яагаад тэгвэл яах вэ? Бүх юм тодорхой. Ийм мэдээлэлд одоо үзэгчд маань илүү анхаараасаа ийм мэдээллийг энэ мэдээллийн асар их урсгал дундаас олж сонгож сонсож чаддаг байгаасаа гэдгийг би хүсдэг.
Энэ дээр бас нэмжлэхэд эмчнэр маань ингээд нээлттэй байгаасаа тий. Бас Бид нар нэг амар бүргчтэй тий Эрдэнэтийн даруу гэдэг ч юм эсвэл нэг дэлгүүрээр гармаарх нь бидний ажил биш гэж боддог тий. Тэгээд зарим нэг эмчнэр цөөхөдөн тооны эмчнэр л гардаг. Бусд нь бол ингээд урд ажиллаа хийгээл явж идэг. Тэгэнгүүт илүү олон эмчнэр одоо эмч чинь тодорхой хэмжээний ёс суртахууны хэм хэмжээтэй байгаа шүү дээ. Илүү олон эмчнэр мэдээллийг хүргээсэй гэдэг нь бас проблем юм тий. яг зөв. Энэ дээр бас төр засгийн бодол нөгөө талаар тухайн салбаруудын бодлого одоо манай амгийнхын нөгөө нийгэмлэгүүд маш олон байгаа шүү дээ. Салбар болгоно нийгэмлэгтэй. Тэгээд тэр нийгэмлэгүүд ажиллаа болсон хийгээд ард түмэнд таниулах журмаар мэдээлэл түгээгээсээ одоо жишээлх юм бол манай сэтгцэн эрүүл мэндийн салбарынхаа одоо урьдчилангаас ахвалаад сэтгцэн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт гэдэг цуврал контент явуулсан. Урьдчилан 16 цуврал явуулсан. Асар их үзэгчтэй одоо зөв нэг контент гэхэд л эхний 7 хоногт л 400,000 үзсэн байх жишээтэй. Тэр хэрэгтэй байгаа. Айгүй хэрэгтэй тийм. Би тэрийг бас бүгдийг үзсэн. Тийм. Тэгэхээр нөгөө хүмүүс юу гэдгийг нөгөө зөвхөн өөрийгөө бодоод гэдэг биш те. Тэгэхээр та өөрөө нийгмийн нэг хэсэг юм чинь. Тэгэхээр эргээд та нөгөө юу тарин тэрийг хураана гэдэг шиг өөрөө та ингээ буруу амьдрах юм бол дөрөв хүчин ч гэсэн эргээд яг тийм л болно шүү дээ. Тэгэхээр өрөвхтөө эцэг эхийн нас хүмүүжүүлэх өөртөө сайн үлгэр жишээ байгаасаа гэж бас боддог. Тэгэхээр бид нар одоо нөгөө эцэг эхийнх нь хин нэгэн хүчирхийлэх жоох юм бол тэр хүн ирээдүйдээ хүчирхийлэгч эцэг эх л болно гэсэн үг. Яг л хараад үсцэн жоохон байхдаа тэрийг жигшиж байсан ч гэсэн том болоод ирэхээр яг тэр үйлдэлийг ухамсаргүйгээр тэр хүн усурчсан давтдаг. Тэгэхээр одоо нөгөө үгээр хүчирхийлэх гэдэг чинь ч гэсэн өөрөө маш том хүчирхийлэл. Бид нар ганцхан зодох зохих одоо биеийн одоо хүрлцэж байгаа одоо физикал зүйлийг хүчирхийлэл гэж бас хүлээж авч болохгүй шүү дээ. Тэгэхээр бид нар хин нэгнийг доромжлох, дээрэс нь одоо хүсээгүй зүйлийг хийлгэх гэдэг бол хүчирхийллийн нэг хэлбэр. Тэрнтэй адилхан тэр хүн одоо нэгэнтээ гэр бүл болж л байгаа бол энэ хүнтэй би харилцаагаа тогтоогод бит хоёр хос юма гэд нэгэн л нийт зарласан бол үүрэг хүлээх ёстой тий. Тэгэхээр үүргээ ухамсарлаж чи энэ хүний хувьд одоо үнэхээр чи хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг л түүнээс чи үнэхээр ганцаараа хин нэгэнтэй биш одоо бол одоо хин нэгнийг хайж байгаа бол тэр үед одоо хүнээ сонгоч зөв хүнтэй явчихрахын тулд явж байгаа бол бас нэг өөр асуудал тий. Тэгэхээр хизээ хаана ямар байран дээр таны үүрэг орол байгаа вэ гэдгээл ухамсарлаасаа л гэж боддог. За маш гоё мессежүүд байна. Тэгээд олон хүнд хүрэх байх гэж найдаж байна. Баярлалаа. Зүүн дэс нараа. Тэр нэндэг хараалсаа. За ингээ хэдүүлээ өнөөдрийн ярилцлагаа 3 дугаар хэсэг буюу өргөдөл бас сэтгэл зүйн хэсэг рүү орё гэж бодож байна. За одоо ойролцоогоор 8 одоо эсрэг хүүсний хос тутмын нэг нь. Мэдээж ижил хүүсний хосууд бол 100%. Тийм. Өргөдлийн асуудалтай нүүр тулж байгаа. Тэгэнгүүт яг түрүүнээс хойш хэдүүлээ ярьлаа. Хүний одоо амьдралын мөн чанар ч юм уу нөхөн одоо бид нар ч бас нэг бодгаш амтан гэж яриад байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт бид нөгөө талаасаа бид нар чинь ген тест хөлөг онгоц гэж хүртэл ярьдаг тий. Энэ удаагийн генерашнээ бид нар дараагийн үеийн удамд илүү сайжруулалт амжуулах хэрэгтэй гэж ярьдаг. Тэгэнгүүт үр хөвгтэй болох гэдэг нь одоо энэ насны амьдралын бас нэг зорилго зарим нэг хүмүүс юм. Гэтээ орчин үед бас нэг зарим нэг хүмүүс бол ганцаараа байх өөрийн хувийн жаргал илүү өөрийн өсөлт төгсөлтөд анхаарах гэдэг нь ч нөлөөлж байна те. Тэнгүүд бас л ингээд одоо үргэлжлэл гингүүл хүмүүс манай нэг тийм хамаатан тийм нэг тийм юм байл. Тэнгүүд айгу ийл байдаг. Энэ хоёр цаг хэдэн жил болчихлоо ягаа хөвгтэй болохгүй нэ гэд ажлын газрын бата болдоо хоёр хоорондоо ярьдаг ч юм уу те. Тэнгүүд та хоёр дээр одоо над дээр бол мэдээж би өргөдөлтэй хүмүүсийг одоо 22 наснаас анхуулаад уулзч мэдэж байна. Би өөрөө одоо хосын ярилцлагын талаар ямар ч ойлголтгүй байхдаа ингээд эхнэр нөхөр хоёрыг хараад ингээд зогсчихдаг байсан байгаа байхгүй юу. Тэнгүүд та хоёр 20 гаруй 30 гаруй жилийн туршлагатай хүмүүс байна. Өргөдөлтэй хосуудын сэтгэл зүй талаас эрэгтэй өргөдөлтэй хүмүүсийн сэтгэл зүй талаас одоо ямар асуудлууд илүү тулгараад байна? Юуг онцлж хэлмээр байна? Тэгэхээр нөө хүний үндсэн үүрэг бол өрөөд мөвлөдөг. Та тэрнтэй бүр хувь хүний хувьд мэрэгчлэнийхээ хувьд аль аль нь үр удамгүй бол тэр хүний одоо генийн сан ингээд засна. Буюу тэр хүн өөрийгөө тэр ирээдүйд ямар ч ингээд уул мөргөө ингээд замхраад алгуулна гэсэн үг шүү дээ. Үр удам хүүхэд байх юм бол хүүхдэрээ ач зээгээрээ зэнцрээрээ за ирээдүйд миний
Одоо Чингис хаан гэхэд чинь л дэлхийд одоо хэдэн сая авирууд мундаг гэж зөвөр тэрүүгээр нь ярихад нэг бахархал яваад байгаа шүү дээ. Одоо би бол өөрийгөө тасрангийн хүүхэд гэхэлэр би ааваараа бахархдаг, өвгөө зэрэг бахархдаг. Тийм бахарх юмгүй болчих нэгдүгээрт. За нөгөө л зүгээр материалын байр сууринаасаа ингээд өвдлөө гэхэд одоо чинь ингээд хавдарт хөнгөвчлөхөд ажиллаж хахад голцол ингээд тэнд чинь хүмүүс нөө бурхан болж байгаа шүү дээ. Олон хүүхэдтэй хөгшчүүд бол ингээд асарч тоглоод те биенээ ээлжлээд айгүй тийм сэтгэл ханамжтай байж хахад ганц бие хүн тэнд ингээд хэвтээд бурхан болох бол үнэхээр хэцүү байдаг. Зөвөр ингээд орных найзуудлын төмөшгийг харахад тэр хөгшнийг ингээд харахад те гундуу гутарцсан. Тэгээд тэр хүний одоо стил баас шээсийн нэмлэгийн асрагч сөйлөгч нар сольж одоо угаадаг. Хувь хүнийхээ хувьд тэр бол үнэхээр эмгэнэл. Тийм болохоор өр удам гэдэг бол хүний амин чухал одоо залгамжлал. Тийм. Өргүй байх юм бол тэр өөрөө сэтгэл зүйн хувьд, эдийн засгийн хувьд, нийгмийн хувьд, мөн чанарын хувьд бол маш том эмгэнэл. Тийм болохоор за өнөөдөр стил нэг газар шинжилгээ маань хөгжөөд те үр суулгадаг учраас одоо стил чиний мэрэгжил байна. Энэ үнэхээр бахархууштай мэрэгчлүүдийн нэг. Үнэхээр олон гэр бүлд ирээдүйн аз жаргалын те бэлгэлж байгаа тийм мэрэгжил салбар. Тэгэхээр үнэхээр биологийн хувьд өргүү байх юм бол эрэгтэй хүний хувьд ч гэсэн эмэгтэй хүний хувьд ч гэсэн энэ өөрөө айгүй том гамшиг гэдэг утгаараа бол мэдээж сэтгэл готрол өөртөө за хамгийн түрүүд өөртөө сэтгэл ханамжгүй байдал. Тэ. Тэгээд энэ бол хосын харилцаанд шууд нөлөөлнө. Хичнээн нөгөө хүн нь ойлгож байна, тэ. За хоёлаа ингээд амьдрын хүүхдгүү байсан ч гэсэн болж яана гэж байгаа боловч сэтгэлийн гүнд бол мөнхийн сэтгэл ханамжгүй байдал. Одоо гутарсан байдлаар сөрөг өөртөө итгэлгүй байдлаар амьдрал нь өрнөдөг. Энэ бол аюу хэцүү зам л. Тийм. Эрэгтэй эмэгтэйний хувьд бол аль алинд нь яг адилхан. Мэдээж айц төгшөлт байна. Ирээдүгээ харахаас айхаа айцтай. Ирээдүйд би одоо яана, юу болох бол Мааны үйлчлэгч хэсэг саанд орж ин. Их чинь ингээл хүүхэд төрүүлэхгүй бол энэ нөгөө өөрийнх нь үеилүүд гэдэг нэ. Үеилүүдийнх нь хүүхдүүд намайг нэг аваачаад болчих бах та гэж боддог шүү дээ. Тэг би ингээл зүрх төсөгдөл гэж боддог. Над дээр ч гэсэн ингээд өргөдөлтөй хүмүүс маш их ирдэг. Өргөдөл асуудлаас шийдвэрлэх гэж онцлуулах гэж бас их ирдэг. Эрэгтэйчүүд өргөдөлтөй хүмүүс их ханддаг. Тэгээд нөгөө би бол угаасаа маш хүнд асуудал гэдгийг одоо сая Эрдэнэтэр хэмжилсэн шиг мэдж байгаа учраас аль болохоор би тэр асуудал итэдэргүй тэр хүн бүр үнэхээр сэтгэл готролд орцсон, төгшөлтөд орцсон ирж байгаа шүү дээ. Тийм учраас би аль болохоор за шийдэл байгаа шүү гэдэг өнцгөөс нь тухайн хүнийг л аль болохоор дэмжихийг оролддог. За хатгаад авч болж гин одоо эсвэл одоо нөгөө эсийн ингээд даавраар эмчлээд үзэж болж гин. За ингээд бүр болохгүй бол хамгийн сүүлд хүүхд өргөөд авч болж гин те. Бүр болохгүй л одоо юу гэдэг чи өөрийнхөө цусан гений гэх юм бол чиний одоо ахаас чин дүүгээс чин ч гэдэг юм уу эсийн аваад ингэж болж гин нэмэгтэйгийнх нь үндгээс нь ингэж аваад янз янзын аргаар одоо нөгөө нөхөрчхөн туслах арга гэдэг бол үнэхээр гайхамшигтай сүүлийн хагас 100 жил бол үнэхээр мундаг хөгжиж байгаа салбар шүү дээ. Эрэгтэй хүний хувьд бол нөхөрчхөн энэ асуудал нь өөрөө маш том сэтгэл зүйн дарамт, готрол, айдас, төвшөр бүгдийг дагуулдаг. Эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс илүү гэж би ялгаатайг нь бол хэлж мэдэхгүй ч гэсэн энэ үг өөрөө угаасаа маш аимшигтай үг тий. Тэгэхээр энэ шинжилгээний хариу хэлэхэд таны шинжилгээ ингээд ийм гарлаа. Тэгээд эмчлээд одоо үнэхээр үр дүнд хүрэхгүй нэ гэж хэлэх бол надад үнэхээр аимшигын момент гэдэг. Аимшигын хэцүү. Гэхдээ тэр хүнийг одоо угаасаа утарсан байгаа юм чинь аль болохоор дэмжиж арга зам шийдэл байгаа шүү гэж хэлхийг хичээдэг. Тэгээд одоо ялангуяа нөхөр орчин асуудлыг маш сайнаар шийдэж байгаа танай эмнэлэг рүү одоо бусад эмнэлгүүд Монгол улсад бас нэлээд болсон. Тэгээд баярлалаа штэ. Монгол улсад явагдаж байгаа энэ нөхөр орчин туслах энэ аргуудын үр дүн дэлхийн түвшинд яг адилхан явж байгаа. Тэр бол бас бахархмаар анагаахын салбарууд дотор бол одоо бид нар олон салбар дээр хоцрогдож байгаа ч гэсэн бас нөхөр орчин энэ туслах эмчилгээний хувьд бол дэлхийн бас түвшинд бол маш ойролцоо явж байгаа. Тэгэхээр тэр талаасаа бол аль болохоор дэмжих хичээдэг. Тэгэхээр эмийн эмчилгээ, дааврын эмчилгээ, за тэгээд бүр аргаа ятхад хамаатан саднасаа ч гэдэг юм уу эрбэлгээсийг авах, донор авах тий. Эсвэл одоо нөгөө тээгчийг хэрэглээд хүүхдээ болох ч юм уу. Тэгээд бүр аргаа ятхад гэр бүлийн асуудлыг хүүхд өргөж гисэн шийдэж болно гэдэг энэ байдлаар нь дэмжих хичээдэг. Мэдээч хэрэг мэдээж сэтгэл зүйн зөвлөгөөг айхтар өгч чадахгүй ч гэсэн дээрээс нь тэгж одоо нөгөө энэ асуудлыг хамтд нь ингээд
улам хэцүү шүү гэж хэлэхгүй байхыг хичээдэг. Маш сайн мэдсэн. Тийм. Би саний эмчийн хэлсэн дээр Монголд энэ салбар сайн хөгжиж байгаа. Тэгээд дээрс нь олон имлэг байгаа шүү дээ. Тэрийг би яг хувийнхээ хувьд бол амар баярлаж хүлээж авдаг. Яг зөвхөн олон имлэг байна гэхээр өрсөлдөөн байна гэсэн үг. Өрсөлдөөн байна гэхээр бид нэр хөгжиж гэж бодно. Тэгээд хөгжнөө гэхээр үйлчлүүлэгчид илүү чанартай тусламж үйлчлэгээ илүү бага зардлаар тэгээд илүү хүртээмжтэйгээр өрөх боломжтой гэж боддог. Тэгэхээр бас энэ дод нэг салбарт ажилладаг бүх эмчнэртээ бас баярлалаа гэж хэлээд. Энэ дээр би хэлэхэд нөгөө багш хүний бахархал шав байдаг. Эхэнд хэлсэн шүү дээ. Одоо сэтгцийн эмчнэрийн ер нь бол 90% нь миний манай шавнар байдаг. Тэгээд би шавнартаа юуг дандаа хэлдэг вэ гэхээр та нар надаас илүү болох юм бол би одоо багш хүнийхээ үрийг гүйцэтгэсэн шүү. Та нарыг бахархах шүү гэдэг байхгүй юу? Миний бодлоор сэтгцийн эмчнэр амар олон болоосаа гэж боддоо. Харамсалтай 190 идэх юм байгаа. Харин тийм гэсэн дээ. Гэтэ одоо бас ч их нэмэгдэж байна тий үнэхээр тий. Яг манай салбар ч гэсэндээ үнэндээ бүр нэмэсээс урлагийн эмч эдгээр чи бүр одоо нэг 20 жилийн өмнө бол нэг 20 өрөхгүй гүйтэй байсан шүү дээ. Тэгээд одоо бол ингээд бид нэр 120 30-уулаа болчихсон. Тэгээд үндэсний чуулган ингээд хийхлээр ингээд бүр заал дүүрэн 120 30 эмч дахиад дээр нэр стентүүд ингээд фэллоунаар давхар байж ахлаараас үнэхээр бахархалтай. Тэгэхээр харамсалтай нь одоо нөгөө эрүүл мэндийн салбарын одоо хүмүүсийн доктортой ажиллах гэдэг зүйл сүүлдээ нийгмээс ирж байгаа дарамтаас болоод айгүй өсөрч байгаа тий. Бид нар ингээд ямар ч хүндлэл авахгүй хүмүүсийн эрүүл мэндийн төлөө зүтгээд хамгийн олон жил сураад хамгийн бага цалингаар үнэлэгдээд тэгээд дээрээс нь дахиад нөгөө арт түмэн бид нар ингээд нөгөө биднэрт өгдөөд өгсөн юм шиг эмчнарлаа ингээд загнаад одоо бичлэг хийгээд нийгэм сошиал тавиад загнаад ингээд идэг бол бүр эмчийн л асуудал. Тийм яг үнэн. Тэгэхээр бид нар бол эмчнэрийгээ хайрлах хэрэгтэй. Тэгээд энгийн хүмүүс ч гэсэндээ эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа та нарын эрүүл мэндийн төлөө Монголын хүн амын эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа одоо нэг 50 эдэн мянган хүнээс 10 эдэн мянган эмч идэг. 11 12 мянган эмч идэг гэж би харж ирсэн санагдаж байна. Тэгэхээр тэр нэг 10 эдэн мянган хүн дээрээс нь нэг 40 эдэн мянган ингээд 50 гаруй мянган хүн 3 сая 500 мянган хүний эрүүл мэндийн төлөө өөрийнхөө амьдралыг залууслаад ажиллаж байгаа нь хүмүүс хандлагатай юу гэдгийг юу гэж ялрахад байгаа юм чи эмчийг сонгосон юм чинь гэхэлэр үгүй л дээ тий. Тэгэхээр бас нөгөө талаас аль алиндаа бас хайртай баймаар байна л та тий. Тэгээд дээрээс нь ардун бидэрт хайртай байх юм бол бүр илүү жаргалтай л байна. Ажил оломлсон шүү дээ гэж. Тэгээд мэдгүй би яг нөгөө нэг адтай салбарт сонгосон ч юм уу. Манай бэлгийн замын инженер гэдэг байхгүй юу? Надад нэг шин баярлах хэлдэг шүү дээ. Ингээд манай хүмүүсээс чинь ингээд эмчигээ өгөөд хатаар өрөөгөл гаргадаг. Тэгэхээр би яг нөгөө нэг сэтгэл ханамжтай ажил мэргэшээ дуртай байгаа шалтгаан маань ингээд яг үйлчлэгч гэж байгаа юм харилцаа холбоо маань байдаг. Би бол надад нэг тийм дарамт ирж байгаагүй. Би бол үйлчлүүлэгч нараас манай эрэгтэйчүүд бол баярлалаа хэлдэг шүү. Арай өстөө сайн хэлдэг. Батлог юмшнэ тий. Надад харин хайрцангуй цөөхөн шүү. Яг ингээд дээр үед нэг тоолсон чинь нэг 10 хүрэхтэй гүйтэх хүн яг ингээд баярлаа гэж хэлсэн байдгийн. Би энэ баярлдаг шүү. Зүгээр тэр хүний талархлыг юунаас нь унших вэ гэхээр зүгээр биеийн хилэмж. Тийм шүү дээ. Үнэхээр сэтгэлээсээ баярлж байгаа тийм. Нүдний харц. Хүн чинь ингээд амаараа илэрхийлэхгүй байгаагаараа илэрхийлдэг. Тэр илэрхийлэл бол өөрөө бас маш их тийм сэтгэл ханамж байж байна. За энэ дээр бас нэг яригдах ёстой ч юм уу сэдв нь ялангуяа нөхөрч үеийн сэтгэл зүйн тал дээр бас яригдах ёстой сэдв нь өнөө өөр хүнлэлт зулбалт өсөлтгүй жирэмсний асуудал. Монголчууд сүүлийн үед яригдж байгаа нухтаанаас болоод үйл дандаа хүүхдүүд эмэгтэйчүүд одоо зулбалчлаа, олон дахин зулбалчлаа гэх асуудал ярьдаг. Тэгээ манай над дээр ирж байгаа эмэгтэйчүүд бас өөрчлөлтөн суулгаад амжилтгүй болж байгаа тохиолдолд би яах вэ? Манай нөхөр гэд бүр хэд өдөр дуугаа уучлаа. Гэрээ цагаар авчлаа. Эрхээ үлчлээ гэдэг асуудлууд яригддаг. Тэгэхээр энэ дээр бас эрхтний сэтгэл зүйн онцлог ч гэсэн яригддаг баг. Тэглээ яах вэ? Харамсалтай би нөгөө статистик мэдгүй л байна л да. Гэхдээ нөгөө амьгүй жирэмслэлт, зулбалт сүүлийн үед бол нэмэгдсэн байх те. Тийм баг. Тий. Магадлал аягүй өндөртэй. Энэ одоо мэдээж нэн тэргуунд тухайн эхийн сэтгэл зүйд маш том цохилт болно. Яг гэхээр мэдээж хүүхдээ болох гэж төлөвлөж байгаа, зорж байгаа амьдралын гол мөн чанар том зорилгоудын нэг нь биелээгүй. Тэгээд нэгдүгürt хамгийн гол нь нөгөө асуудал юу гэхээр зулбсан ч гэдэг юм уу, аборт хийлгсэн ч гэдэг юм уу, одоо амьгүй жирэмсэлч гэдэг юм уу, тэр эхийн далдаа хүнсэр мөн чанарын
би хүүхдээ алчлаа шүү дээ гэсэн мэдрэмж. Тийм байдаг уу? Тийм. Амар. Энэ бол өөр амар тийм. Би сайн угаасаа тэг нөгөө нэг гимшлийн нөгөө гашуудлын хэдэн үе шат гэж байдаг шүү дээ. Тэнгүүд яг тэр үе шатнд тэр өөрийгөө олон бусдыг буруутгах. Тийм. Тэр дундаа нөгөө эцэг их хүүхдээ алдах гэдэгтэй адилхан тий. Ялгаагүй шүү дээ. Тэгэхээр тийм. Тэгэхээр хамгийн амар том сэтгэл зүйн том гэмтэл байж таараад тэгэхээр тэрэн дээр бол яг эмгтээчүүд би ажилдаа явснаас болчихгүй. Би нэг 2 удаа бүдрээ тулсан тэрнээс болчихгүй. Тэгээд өөрийгөө буруутгаад угаасаа би тийм юм мэдсэн тэрнээс болчихгүй. Нөгөө тал дээр нөхөр нь болсон чинь тэгээд бас нэг анхаарал халамж тавьж чадсангүй ус болов. Би нэг уурлалцсан юм аа, стресс болцсон юм аа. Манай ээж тэгээд хэлсэн юм аа, тэрнээс болчихгүй гэж бодож байна. Гэхдээ яг үндэ шинжлэх ухаанаар аль нь ч яг тайлбарвал биш шүү дээ, тий. Тэгээд тэрийг яг гэмшлийн үе шат юм аа гэдгээр нь хүлээж аваад тэгээд давж гаргах яг уу тийм уугаа шүү тайлах сэтгэл заслын техникүүд байдаг. Тийм. Ер нь бол ямар нэгэн байдлаар саяын дурдгдсан байдлаар одоо аймгүй жирэмслэл, золбол, үр хөндөлт байх юм бол сэтгэл заслын эмчилгээ заавал хийлгэх ёстой. Тийм тийм. Яг үгээр тэр эмэгтэйгийн ирээдүйн амьдралд энэ нь өөрөө асар том цохилт айц болчихдог. Би дараа дахиад жирэмслүүл яах бол дахиад аймгүй болчих уу, дахиад золбочих уу. За өөр хүндэлт байх юм бол би нүгэл үлдсэн штэ гэж. Тийм болохоор тэр сэтгэл зүйн том цохилт гэмтлүүдийг заавал засахгүй бол дараагийн жирэмслэлд гэр бүлийн амьдралын чанарт шууд бусаар ерөөсөл бүх утгаараа нөлөөлждөг. Тэр би үр хөндөлтийн дараа сэтгэл готролд орсон. Тэгээ тэр нь бараг 2-3 жил үргэлжилсэн. Тэгээ тэрнээс айцтай сонсолоод нөгөө эрэгтэй хүнтэй харилцаанд ингээд асуудалт үүссэн. Бэлгийн харилцаанд орох айцтай тийм эмэгтэйчүүдэд бас хэдүүдэд таарч байсан. Аха. Тийм тэгээд нөгөө өргүүдэл амьгүй зулбалт ч гэдэг юм уу жирэмслэлт хүсээгүй байхад зогсох гэдэг асуудал сүүл үед ихсэж байгаа нь ялангуяа нөгөө агаарын бохирдол бидний амьдралын чанар одоо хамгийн их нөлөөлж байгаа хуванцар зүйлийн хэрэглээ, химийн бодисын хэрэглээ ихсэж байгаа. Вирусны халдваруудын тоо ихсэж байгаас их орж байгаа. Тэр дундаа цитомегаловирусын халдвар ялангуяа эмэгтэйчүүд төр маш их ярддаг шүү дээ, тийм ээ. Одоо нандамж өрөө мэдэх бах цитомегаловирус ихээс урагтаас дамжиж болно, уургийн аймгүй зулбалт болох ч гэдэг юм уу тий. Тэр шиг эрэгтэйчүүдийн дунд ч гэсэндээ цитомегаловирус үрийн шингэнд илэрх нь бол шийсэн сүвнээс авснаас илүү үрийн шингэнд илүү хилэрдэг. Тэгээд дээр нь бидний өдөр тутмын хэрэглээндээ би одоо сүүлийн үед бас нэлээх хэлэх дуртай болсон байгаа. Эмэгтэйчүүдийн нэг юм ч бас лекцэн дээр ярьж байсан. Эрэгтэйчүүдийн одоо энэ нөгөө өргүүдлийн бидний одоо үрийн шингэний шинжилгээнд байгаа эсийн тоо 70-аад оны үеийнхаас 2-3 дахин зөрсөн гэдэг тоо байдаг тийм ээ. Тийм гэхдээ би нэг саяхны бас нэг хурал дээр хятадууд маш том судалгаа хийсэн байна л да. Тэгсэн чинь одоо энэ микро нүдэнд харагдахгүй микропартиклууд гэж ярьдаг, PM гэж ярьдаг тий. Бид нар одоо ингээд агаарын чанар тоосонцор одоо энэ төлөө нүүрснээс болоод агаарын чанар эднэр гэж ярьдаг. Дотор орчны бохирдол гэдэг зүйл маш их бас нөлөөлдөг. Бидний хүнсний хэрэглэнээс гадна хоол ундаа хийж байгаа савны одоо дотор талын гадаргуу хүртэл нөлөөлдөг. Тэр дундаа бид нар одоо нөгөө наалцдаггүй хариулын тавг гэж яриад байдаг шүү дээ. Гэтэл тэрнээс хятадууд маш том судалгаа хийсэн бэлээ. Би нэг 4 сарын 10-нд Нанжин хотод болсон Аз намхан талын урлын хятадын том эрдэмтний лекцэн сонссон байхгүй. Тэгтэл одоо сүүлийн үеийн бидний ингээд тос нь алддаггүй гэдэг байгаа энэ төртөд ийм бодисууд их байна. Бидний өдөр тутмаа хэрглэж байгаа энэ ингээ цэвэр ус уугаад идэг. Гэтэл бид нар усаа дандаа хуванцар савнд хийгээд уугаад байна. Шилэн дууж байгаа чи. Шилэн савнд гэтэл яг үндэ энийг Германд, Дубайд одоо ингээд зочид буудлууд нь хурал дээр дандаа шилэн савнд хийц ус өгдөг. Тэрийгээ дандаа дахин зэнэглээл хэрглэж байгаа болохоос биш бид нар шиг нэг удаагийн дандаа ийм хуванцар савнд уугаад авахгүй юм л та. Тэгэхээр бид нар хоол хүнсэндээ хэрглэж байгаа зүйлэндээ ч гэсэн аль болохоор хуванцар савлгаанд хийхгүй байхыг. Дээрээс нь өдрийн хоолоо одоо ресторан юунаас ч гэсэн авч явж байгаа хоолой ч гэсэн хуванцар биш савнд хэргэлдэг. Эко бүтээгдэхүүн цаасан аянд ч юм уу тийм эсвэл өөртөө шилэн савнд ч юм уу хийдэг болоосоо л гэж бас нэг хэлмээр байна. Тэр нөгөө бидний одоо хийж чадах юм тий. Одоо өнөөдөр авч чадах арга хэмжээ авахгүй. Тэгэхээр бид нар өргүүдлээс зулбалтаас ийм жижиг энгийн үйлдэлээрээ бид нар бас тодорхой хэмжээнд хамгаалах арга хэмжээ авч чаднаа л гэсэн үг.
Би сонирхолтой болов гэдгээс нөгөө саяны хэлдгээр нөгөө одоо нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллага семин анализыг ингээд хэд хэдэн жил тутамдаа ингээд автаад рефренс үзүүлэлтийг өөрчилж гаргадаг шүү дээ. Тэнгүүд 1 мл байх RBC хэсгийн тоон жил ирэх тусам буураад байгаа. Буураад байгааг нь хэвэн гэж үздэг байгаа. Тэгээд тэрийг яг нөгөө нэг мэдээж пластик нөлөө, орчны нөлөө, туяаны нөлөө гэж олон янзаар тайлбарлаж байгаа. Тэнгүүд нөгөө нэг эволюцийн хуулиар тайлбарлаж үздэг юм байл л да. Тэнгүүд дээр үе тасч нэг хүн чинь бас нөгөө биологи амьтаа. Тэнгүүд нөгөө нэг эмэгтэй эр хүн бол одоо эрэгчийн амьтан болгон спермийн үлдэд өөрөд мөн үлдэх зорилготой. Тэнгүүд нэг эмэгтэй дээр ингээд олон эрэгтэй ингээд орлоо гэж бодох гэж. Нөгөө нэг эр бэлгийн хэс нь аль хурдтай, аль ингээд нөгөө хурдан нь ингээд нөгөө юу юм үр тогтож чадна. Тэгэнгүүт нөгөө хүн төрөлхтөн моногами амьдрал руу шилжчихсэн гинэ. Тэгэнгүүт хэн нэгний спермтэй тэр дээр өршөлдөх шаардлага болцсон. Тэгэхээр нуурж байгаа гэдэг. Энэ яг нэг хөгжилтэй үнсэн бас хөгжилтэй үнсэн юм лээ. Тийм байна. Нөгөөдлөр магадгүй одоо орчин үеч нөгөө эрүүл мэндийн салбар маань хөгжөөд одоо хүүхдийн вакцинжуулалт гэдэг юм уу те одоо дээр үед хүүхдийн эндэгдэл маш өндөр байсан бол өнөөдөр бас тэр нь багассантай холбоотой нөгөө байгаль маань цаас нэг олон үрийн шиг хэрэггүй байна. Тийм. Тэгтээ тэргүүд дэлхий одоо ингээ хүнээд авахгүй яаж яах болж өвл цөөл идөөч гэсэн нөө. Манай салбар дээр бас хамгийн их асуулт нь хөөс сонгож болох уу гэд. Тэгээ би энэгээр ингээ айгүй олон юм уншаал гэл SMS-ээр хүртэл биччихэл байлаа л та. Тэгсэн чинь ингээ хороод л өөрөө амар гайхамшигтэй. Нэг л л байгаа байхгүй юу. Хитнэн жил одоо ингээ хэдэн мянган жилийн хүний төг дотор амьтны төг дотор нэг л байгаа байхгүй юу. Энийг ингээ байгаль ингээ таанаас нэг гэдэг нь юу жаа. Эрэгтэй эмэгтэй харьцаа. Тэнгүүд манай салбар гарч ирснээс хойш нэг чинь ингээ өөрчлөх боломж бүрэн бүрдчихэж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээл энэ чинь ингээ манай ингээ байнг ингээ марлаг топиктэй. Тэнгүүд байгаль цаанаас ингээ нэгээр заяагаад болдоо 5 өгөөд нөгөө талд нь бата 5 өгөөд тэгээд чинь ингээл таарад байна гэл. Хүн төрөлхтөө нэг нөгөө хиймлэр зохицуулах гэж үзсэн хамгийн том жишээ бол одоо хятад байна шүү дээ. Тэр нөгөө нэг гэр бүл нэг хүүхэд бодлого барингууд одоо хятад эмэгтэйчүүд за гэр бүлүүд яхад дуулаад охин байх юм бол шууд нөгөө аборт хийлэгдэг байсан. Тэнгүүд өнөөдөр хятадд эрэмийн харилцаа алдагдсан. Эрчүүд нь хавь их болонгод эмэгтэйчүүд үнцөх. Тэнгүүд магадгүй 100 жилийн дараа тэр хор нөхрөлөө илүү гарч ирж байгаа одоо харагдаж байгаа шүү дээ тий. Тэнгүүд нөгөө хятад эмэгтэйчүүд зүгээр яг сэтгэл зүйн хувьд аваад үзэхэд нөгөө даам гарцсан гэдэг шиг тий. Миний өнөөс ингээ хар мянга залуучууд байгаа. Гүйжэд хамгийн ингээд лагийн сонгоно. Тэнгүүд одоо юу гэдэг Шанхайд гэдэг юм уу одоо нөгөө бэр худалдах тийм зах хүртэл байж байгаа байхгүй. Ингээд зураг байж байдаг. Тэнгүүд нөгөө хүргэн юм уу? Тэгээд бага ирчүүдийн зураг байж байдаг. Тэнгүүд нөгөө эмэгтэй энийг авна бүх ингээд за тэдэн бүх шалгуураа тавих нь шүү дээ. Ингээд тэг сонгодог. Тэгэхээр нөгөө хүний сэтгэл гэдэг өөрөө хайчих вэ гэсэн асуудал. Тэр бас аюу хэрэгтэй. Би одоо нэг 2 хүүхэдтэй бодлоготой болсон мэт. Гэхдээ тэр чинь бас одоожаасаа хамаардаг юм шиг байна. Тийм өөр монголчууд бол 3 байж болж байгаа. Нөгөө хүн ам харьцангуй сэрэг можуудад. Үндэстэн яснаас хятад өөрөө төмөн янзын ястан байгаа шүү дээ. Хятад ч ер нь шал өөр сэтгэл хэдэв юм. Сая би бас нэг олон улсын зүүн ном үлээ зүүн Азийн номхон далайн гэсэн. Тэр оролцоо явсан шүү дээ. Хөрч тэнцээ дебет болж байгаа байхгүй юу гэдэг. Америкийн эрдэмтэн, Австралийн эрдэмтэн гэдэг бүгдээрээ суудсан. Тэнгүүд тэн дээр ингээд тэр нөгөө юуны одоо төрж байгаа хүүхэд биш үү? Бидний бас чухал асуудал юм байна. Төрж байгаа хүүхэд одоо донор гэсэн тусламжтай төрлөө гэж бодъё л доо. Тэр хүүхэд өөрийнхөө биологийн эцэгхийг мэдэх эрхтэй юу гэдэг дээр ингээд дебет хийж байгаа. Тэр бас тэнгүүд ингээд нөгөө Европ Америкчууд болсон ч өө мэдлгүй ядгийг мэдэх ёстой ирээдээрээ гэж бодод ядгийн наацхан би өөрөө ДНХ тестийг интернетээс дахиалж аваад тэр нөгөө нэг дата сетэнд нь оруулаад би аавынхаа хамаатныг олчихно гэдэг. Тэгсэн чинь гэдтөө тосон чинь энэ бол хуулиар хориотой. Энийг нэх юм бол хууль зөрчсөн болно гэдэг тийм бодлоготой юм байл. Энэ дээр нөгөө хүүхэд өөрчлөх асуудал тэгэл гарч ирж байна шүү дээ. Тий. Тэгэхээр тийм айгүй хэцүү тий. Бас цаанаа нөгөө тэр зүгээр нэг аавгаа мэдэх биш тэр чинь нэгэнт аавгаа мэдчих юм бол тэр хүнд үүрэг хүлээлгэн өмч хөрөнгийн өвлөн гэж явна тэгэл бөө асуудал гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр бас нөгөө зураг багш хэлсэн шүү дээ нөгөө нэг хэний үр удмаа гэдэг нь мэдэх нь амар чухал ойлголт. Тэнгүүд тэр хүн туйлын хүсэл нь биш би хэний үр удмаа мэдэх мэдхийг хүсэх тий. Тэнгүүд Австрид би бас байжсэн чинь тэнцээ ингээд манайхан болсон чинь ингээд төрсөн их зүнээс ингээд эсийн донор монор ч юм аваад ахнараас авдаг. Тэгсэн чинь Австрид болсон чинь тэр миний ямарсан дагалж ирсэн юм ч бол энэний бүр эсрэг хүүе тэр хүүхэд чинь тэгээд ингээд том болчихгоодаа 18 настай хүрчингүүд миний аав гэж миний биологи ээж миний энэ ээж чинь миний намайг өсгсөн ээж энэ манай аавын эсийг манай их чихтэй нийлүүлээд би үүсэж гэж тийм сэтгэл зүйтэй ингээд close family нэг доор байгаа хүмүүсийн дотор тийм юм байх боломжгүй.
Тийм болохоор энийг ингээд харин нөгөө нэг хол газраас ингээд авах хэрэгтэй, нууцлж авах хэрэгтэй гэсэн тийм бодолтой. Бас зөв үнцэг байхаа тий бодмоор юм байна тийм. Тэгэхээр бас монголчуудын миний над дээр ирдэг үйлчлэгчдийн ихэнх хувь нь бол нөгөө нэг удмын мэднэ гэдэг утгаараа ор танихгүй хүнээс авахыг өндөр эрсдэлтэй гэж үзээд байдаг юм байна. Бас ген ямар нэгэн асуудал байх юм байна. Тэгэхээр бас одоо нөгөө нэг одоо яг шийтгэд ч юм уу эсвэл ингээд туйлын зөв хариулт гэсэн байхгүй юм шиг. Тий нөгөө удмын бас нөгөө заавалчгүй судалдаг штэ. Тэр чинь мэдээж хэрэг зөв те. Гэхдээ бас яг л нэр миний авгагч, миний тэр ихч ээж нэг биологийн мэн ээж гэхлээр нэр бас эвгүй юм байна. Одоо тэр төрсөн эцэг нь архичин байх юм бол энэ чи генер дамжина. Тий. Шизофренитэй байх юм бол аав ээж нэг нь шизофренитэй байх юм бол 25% магадaltaй шизофренитэй. Аав ээж хоёр нь хоёулаа шизофренитэй байх юм бол 50% магадaltaй шизофренитэй. Энэ өөр аюу тум эрсдэлт хүчин зүйл. Бас нөгөө нэг та хоёр бас сонирхолтой санагдаж магадгүй. Та хоёрын бодлыг бас сонсомоор байна. Манай яг нөгөө нэг эмч болыг эсэргүүцдэг байхгүй нэг. Яадаг вэ гэхээр нөгөө нэг одоо 20 жилийн өмнө гэрэлсэн охинтой. Тэгээд өөрөө осон чи одоо ингээд 40 гараа явцсан өнөшин нөөцгүй болсон. Үндгээс энэ донор хэрэгтэй боллоо гингүүд хоёр дахь нөхрийнхөө эсийг охиныхоо эстэй нийлүүлээд үр хөврөл болгоод өөрөө тест төрүүлнэ гэдэг хүмүүс нийлээдэг байдаг байхгүй юу. Тэнгүүд англид болсон чинь тийм нөгөө нэг степ одоо ингээд хойд эцэг хийх нийлүүлэх болохгүй гэж бүр хуулиар хоригдсан байдаг. Монгол болсон чи одоогоор яг журам байхгүй байгаа энэ тал дээр. Тэнгүүд манай дээр яг тийм үйлчлэгч орж ирэнгүүд бид нэр яг дотоод бодлого яг өөрсдийнхөө профессорын үзэл баримтлал солонгосынхаа хуулиар энийг бол зөвшөөрдөггүй. Тэнгүүд зарим клиникүүд бол өөрөөр хэлбэл тэр охиныг хойд эцгийн эсийг охиных нь эстэй нийлүүлээд үр хөврөл болгоод тэрийг ээж нь тест төрүүлэхийг одоо хүлийн зөвшөөрдөг гэсэн үг. Тэгээд тэр ээж асан чинь бодож байгаа бодол нь миний охины хүүхэд чинь миний хүүхэд гэсэн бодолтой. Гэхдээ тэр ирээдүйд төрөх хүүхэд X нөхрийн 25% генийг агуулж зөрнө гэдгийг бас бодохгүй байгаа юм болов уу? Эсвэл та хоёр энэ дээр юу гэж бодож байна? Энэ бол одоо нэг ясны эргэтэн шилжүүлэн суулгах процедур л явж байгаа шүү дээ. Тэгэхээр донор тийм шүү дээ. Мөн чанарын хувьд бол яг адилхан. Тэгээд би нэг хэсэг нэг дүр эмнэлгийн нөлөөлөг шилжүүлэн суулгах баг зөвлөгөө үйлчлэл өвчтөнд зөвлөгөө өгдөг байсан. Тэнгүүд хичнээн төрсөн охин нөхөр одоо юу гэдэг байсан ч гэсэн илгнийхээ тал хувийг өгчөхөд өөрөө аюу тум тийм хохирогчийн сэтгэл зүйтэй болчихдог. Тэнгүүд нөгөө хүнээс ямар нэгэн байдлаар тэ нөхөн олгор ингээд 70 сар мэдрэмжийн үед би энд өгцөн юм чин одоо аав байсан ч хамаагүй надад заавал одоо төлөх ёстой. Өөр төлөх ёстой гэдэг. Тийм сэтгэл зүйтэй. Нөгөө талаар месажлбар гэдэг утгаараа өгж байгаа эрүүл мэндээр эрүүл мэндийн хувьд тохирж байгаа сэтгэл зүйн хувьд бас тохирж байгаа. Тийм болохоор энэ бол яалтчгүй өөр ёс зүйн, эрх зүйн хувьд аюу тун зохицуулт хэрэгтэй. Яг нэг талыг барина гэдэг үг. Тэн дээр чинь бүх хүний сэтгэл зүг, бүх хүний бие организмд гарах өөрчлөлтийг бодож, тэрнээс нь дундталт нь аль баг талаас нь хохирол уучрах гэдэг хувилбарыг сонгоно гэдэг бол хэцүү л дээ, тий. Яаж бацаа. Одоо нөгөө талаар тэр охиныг бодъё л доо, тий. Тэр хүсээгүй бэжитэл нэг бодол ингээд өөрийнх нь үндгийн эсийг өгцөн гэхэлэр үгүй ээж болцсон юм шиг мэдрэмж тэр хүн төрнө үсттэй. Дүүгээ гэх юм уу, миний хүү гэх юм уу, тий. Тэгэхээр айгүй хэцүү, тий. Тэр хүн өөрөө хүсээгүй гэтэл бас айгуул жоохон хөхт юм чинь хүсээгүй ч юм уу эсвэл бүрэн ухамсарлаагүй ч бас байж болно шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө альва нэг юун дээр тухайн хүний зөвшөөрлийн хуудас гэдэг юм чинь нөгөө хуулийн насанд хүрсэн ч гэсэн тухайн асуудлыг үнэхээр 100% бүрэн ойлгосон уу, чадамжтай юугүй юу гэдэг асуудалнаас өөр амар харсан маргааныг сэтгэл зүйн хувьд маш сайн бэлдэх хэрэгтэй. Тийм бас хурал дээр суужсэн чинь миний хараагүй өнцг байсан л да. Тэр нөгөө нэг оролцогч нь босч ирэнгүү те. Би өөрөө ингээд нөгөө донор эсээс төрсэн хүүхдээ. Тэгээд та нар ингээд build family ингээд гэр бүлийг босгон бүтээн гэж яриад байгаа зү. Та нар ингээд шүү ингээд үнэн хүсэл чинь сайхан гэр бүлийг цогцлоох гэж зү. Тэгвэл яагаад тэр хүүхэд насаараа тийм нөгөө нууцтай амьдрах гээд байгаа юм бэ? Аав ээж хоёр нь хүүхдээсээ хүүхдийнхээ аав ээж нуугаад байна шүү. Би өсгөж байгаа аав гэж тэгээ нуухгүй. Тэгээд насаараа тэр нууцн дотор амьдрах чинь тэр үнэхээр тэр happy family яд жаргалтай гэр бүлийг чинь өсгөж чадаад байгаа юм уу? Тэгээ үнэхээр харин тийм. Тэгэхээр яг тийм тэгэхээр хүн хүний үнцэг нь өөр хэрэгцээ нь өөр тий. Тэнгүү бас тэр талаар нь бодоод үзэнгүүт бас тэр зүйл юм да гэж бас бид нар бас жаргалтай 50 гэр бүл босгоно гэснээ өдөр болго харчингуудаа энэ хүүхэд намайг хизээ өөрийнх нь биологийн эцэг их гэдгийг мэдгүй болох болдоо гэдэг айдтай мэдрэмжтэй. Тэгэхээр одоо нөгөө энэ нөхөрчүүн туслах аргаар
Хүүхдтэй болж байгаа энэ салбар шинжлэх ухаан маань өөрөө харцангуй шинэ учраас одоо мэдээж энэс эхлүүлээд энэ нөгөө алстай гарах үр дагавруудыг одоо судалж л байгаа шүү дээ тийм. Тэгэхээр мдэггүй зөндөө олон өнцгүүд бас гарч ирэх бах уу тийм. Тэгээд одоо бид нар бас яригч байгаа нэг юм нөгөө нэг одоо ген инженерчлэлийн төр хийнгүүдэл хүүхдийн өснө өнгийг би ингээд амар баян гэр бүл байлаа гэж бодъё л доо. Тэгээд нөгөө нэг хурж ирэнгүүтээ би хүүхдтэй хамгийн интеллект хамгийн өндөр IQ-тай. Тэгээд нөгөө нэг блондтэй, шар үстэй. Тийм хүүхдтэй болмоор байна. Маяад гэл нөгөө нэг манай эхнэрийн талын тэдэн хувийн блонд би тийм болохоор одоо нөгөө нэг манай хүүхэд шар үстэй болох магадлал 25% байна. Тэгвэл би энийг 100% болгоод тэрийг сонгомоор байна гэд хүн ороод ирвэл эмч та яах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу? Тэр нэг юм ангой байдаг байхгүй юу? Нэг ингээд амар баян настай эрэхтэй тэр нэг мисс амар хөөрхөн хүүхд ирэл хүүхэн ирэл хоёулаа гэр бүл болъё гэлтгсэн чинь нөгөө баян гайхал яагаад гэлтгсэн чинь та одоо чи тэрийн дундаас чам шиг ухаантай над шиг хөөрхөн хүүхд гарна штэ гэсэн чинь нөгөө баян чам шиг тэнэг над шиг царай мутаг үүдэг. Тэр шиг бас хэцүү тийм. Тэгэхээр бас ингээд шинжлэх ухаан хөгжиж байгаагийн хажуугаар нөгөө нэг хүний ёс суртахууны асуудал ч юм уу эсвэл нөгөө хүний value гэдэг үнцний асуудал гэдэг зүйл яригдах юм шиг байна тий. За тэгээд хоёр эмчтэйгээ яриа суугаад ах юм бол зүгээр яриа суугаад ах юм байна. Тэгээд сэдв хэзээ дуусахгүй. Хэзээ ч дуусахгүй. Тэгээд дээрэс нь энэ сэдв хэзээ ч учрахгүй. Тийм. Үргэлжлэл байж идэг. Тэгэл үе солигдох тусам тэгээд ямар ч үеийн хүн бас дээрэс нь сонсох боломжтой юм тий. Тэгээд маш үр ашигтай байлаа гэж би хувьд бол дүгнэж байна. Тэгээд нөө сонсож байгаа үзэгчд маань гэдэг гурван өнцгөөс одоо найдвартай мэдээллүүдийг аваад өөрийнхөө амьдралд хэрэглээд баг чадхаа нэг өдөр чадхаа сэтгэл ханамжтай амьдраад хинээс тусламж авахаа мэддэг ойлгодог болсон байхаа гэж итгэж найдаж байна. Тэгээд хоёр эмчт маань одоо илэрхийлэл одоо яриаг үлдсэн зүйл байна уу? Хэлэх гэсэн зүйлс байна уу? Тэгэхээр ер нь бол би үйлчлүүлэгч болгондоо хэлдэг юм. Хүн болгон аз жаргалтай амьдрах хэрэгтэй төрдөг, бусдыг аз жаргалтай амьдруулах үүрэгтэй төрдөг. Аз жаргал гэж юу вэ гэхээр бие махбод сэтгэл санааны нэгдүгürt мэдээж эрүүл. Тэгэд амар амгалан тайван байдал, тэгэд сэтгэл ханамжтай байдал. Энэ нэвтрүүлгийг үзэж байгаа нөгөө талаар оролцсон бид бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсэн яриг бүгдэнд. Баярлалаа ямар гоё. Баярлалаа. Би бас Ердэнэтэр эмчтэй адилхан байгаа учраас давхардуулаад явах юм бэ. За тэгээд бидний бэлтгэсэн подкастыг хүлээж авч сонссон та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд сонирхсан асуулт байвал магадгүй комент бичиж үлдээгээрэй. Боломжийнхоо хэрээр хариулахыг хичээнэ. За тэгээд дараа дахин уулзахын ерөөлтэй бий да. Баярлалаа. Ерөөл өдөршгэ гэдэг. За баярлалаа. Баяртай. Тэгсэн чинь тэр эмээ амьдралтаа анх удаа дур тавьж үзсэн гэдэг. 76 настай юм. Вау. Африк эмэгтэйчүүдийн илүү урд хамгийн богинодх нь Япон эмэгтэйчүүдийн секси өдөртөгтэй эмэгтэйчүүдийн өтрэн илүү баарцгарч гэдэг юм аа нөгөө хилүү өтрээ умаа үзөө. Тэгээд бэлгийн хитний хэмжээ өтрээний сул бариу тэр үнэхээр бас чухал асуудал. Африк хүмүүсийн шодон хэмжээний урт арай илүү байдаг. Caucasian гэж ярьдаг штэ цагаан арьстай хүмүүсийн тэгээ Азууд бол бас хамгийн жижигт нь ордог. Плюс ирэхэд бэлэг эрхтэн хөвчөрч гин үү. Секси өөр хэлбэрийг хүсэж байна ч гэдэг юм уу. Эсвэл өөр байрлалыг хүсэж байна. Удлаа тавьсан дүр үзүүлдэг. Ойролцоогоор 8 одоо эсрэг хүүсний хос тутмын нэг нь. Мэдээж ижил хүүсний хосод бол 100%. Тийм. Өргөдлийн асуудалтай нүүр болж байгаа.